Наа ч уусаа. Эхнээс гэсэн угаас хасч таа. Ямар нэгэн тийм нэг өмнө шиг нэг цагаан юм чинь мастер гэсэн шиг байдаг шүү за. Эхэлсэн үү тэгээд одоо чинь. Надхны 20 минут гасаа. Ер нь бичээ эхэлсэн маа юм уу? Ер нь бичээ эхэлсэн маа. Хасч яах юм тэгээд. Дэзээ хасдаг байсан. За арай. За зүгээр ингэ гадар тавьчих тий. First биш та. За. Юу шахаа. Намаа их гэдэг юм уу те. Би бол намаа ярмаа. Ном байв штэ. Хад байгаа. Хадчихсан. Садаж болохгүй. Нөгөө Цүнхээр дүүрэн ном бай. яасан асуудал байсан юм. Тэгээд би цаагаад юмр байхгүй. Салцсаач. Дараа. Fuck y'all. Oh yeah. Энэ дээр ч бодолч чам. Ингээл Гэхдээ урлагийн нам ч байна уу? Тэр шалт дав шинэ. Зүгтээ. Тэр юу? Тэгээ намээс юу намын лүр авч авах гэсэн мөнгөндөө гараад чамаа гэсэн. Тэрэн дээр яг уу 40 мянга гэж нэ гэж яг тийм. Гайвар хямцтай 27. Гэтэл 27-оор би хаал авчихсан би. Би сая хаал авчлаа л та. Эгэ мандуу галт. Цацэг шиг дөрөв гэсэн биш. Ус энэ бич байгаа л. Өнөөдрийн үхээс Би нам авсан юм аа уушнаар. маргааш уушиг гэдэг л. Йоо за тийхүү Дугуйрэ подкастын 3 дахь дугаар эхэлж байна. Ийхүү 2024 оны хамгийн сүүлчийн дугаар. За тийм. Дэн одоо ч дэн гэдэг юм шиг. тэгээд ер нь бол энэ шинжлэх өдрөөр цацагдана. Тэгээд шинжлэх спешиал дугаар байх болно. Дургу өрх юм шинжлэхээс өмнө цацчихна. Species дээ нэг special юм байхгүй. Тэгээ спешиал юм байхгүй зүгээр спешиал нэртэй. Thumbnail нь спешиал аа. За зөв. DJ хэлж мэрэн шээ. Би ингээ байж идэв. За тэгээ ер нь бол нэг тиймэрхүү юм байгаамаа. За тэгээд Ойлгомжтой та бүхний мэдж байгаагаар саруул байна. хачаа байваа. Чэд байна. Мөнхүүл байна. Мөнгөл байна. Би байна. Тэ. Хөтлөгч. Чи байна. Зах биш шүү. Хөтлөгч минь үү? Юу? Баслаг хөтлөгч. Төгч Assistant. ирдүү байна. Би тийм танихгүй. Ногоо өст байна. Хэврээ. Тэврээ ирсэн байна. За тэгэхээр энэ дугаарыг бичих гэж маань маш их зүйлийг тууллаа. Маш ихч бүргэр идлээ. Оо эцэг Ер нь бол Сая бүргэр идэв. өнөөдөр зөнгөө ярьж байгаа бүргэр. 6-аас хойш Эцэг уулз явж байгаа. Тэгээд 7 өндөр чи уулзаад. Тэгээд 3 цагийн турш бичих гэж. Одоо чи Үйл хамаарсан. Миний буруу. Энэ мэдээж хэний буруу. Миний хлоп бишээ баярлаа. За. Өмнө нь жоохон илээ балаа имэрдэг байсан боллаа. Энэ удаа бид маш яач вэ? анхнаасаа утгагүй яриагаар эхэлдэг гэсэн бол энэ жил бишээ энэ удаагийн дугаар дээр бол жоохон утгатайгаар эхлэнэ. Шууд сэдвээ тодорхойлоод яриа юмаа. Тийм. За эхний Тэ байж. За sorry. Түүнээс өмнө нэг хөвчлөлтөд түүх ярья. За. Өнөөдөр ингээд битрээ маань шинэ лаптоптой болсон. Тэр лаптопн дээр бид рекорд хийж байна. За. За тэгээд энэ лаптопоо авах маань өөр Мишель Экспоро явдаг хгүй юу? Тэгээ нэг сони юм эвдэрхий юм шиг лифт наа чи ажиллахгүй юм биш үү? Шаашаа маашаа яв юм авъя гэжсэн нэг охин сууч. Дагаас суулаа гэдэг. 5 давхар дээр тарсан нөгөө охин эдэн давхар дарахаа ингээд байхгүй охин. За нэг давхартал юм байлгүй гэж бодоод. Тэгээ ингээд лифтэнд явж байхдаа бэтрэн ингээд энэ одоо ноутбук өгөх айл маань гоё оруулангуудаа цаймаа чанж манж өнгөтэй ингээд суулгачдаг байхтаа гэдэг. Тэгээ буусан 146 гэдгсэн чи нөгөө охин 146 тоот айл нь байж таараад тэгээ бэтрээ хаалга тагшаад орсон чи нөөсөл Цаймаа өгөхгүй шүү. Яга цаймаа бэлдсэнгээ. Тэгээд кичээвэ бид хоёр чи үлээ нэг капик өгсөн юм аа бас ядаж. Тийм бүлээ. Тэгээ би тэгээ ингээд амар бандцнаа хохин чи өөрөө наадах юм байна уу? Тэгсэн чи ингээд хаалга нээсэн. Төгөө ороо тэр гэж. Капкаг өгдөж ингэж болж шүү дээ. Ядаж л. Цаймаа бэлдсэнгүй гэдэг ааш нөгөөч. Цайнаас илүү капи. Тэгэхээр ингээд тохиолдлоо гэдэг чинь нэг аимшигтай зүйл байгаа. Кино шиг шаач байсан. За нэг юу ядаж нэг сим байдаг шүү дээ. Нэг охиныг харж ирээд нэг охиндээ хам ингээд лифтер гарч ирж байсан. Захиралтай илүү. Биш ээ, юу хин гэлээ. Гээ биш дээ. Юу гэдэг
Тэгээд захиралтай байсан юм байна. Гэсэн чинь захиралтай очингууд энэ артлага лифтэх амар том хөхтэй гэсэн чинь сайн байна авааг ард гэсэн. Тэр нөө цаасны реклам ээжтэй бэлгэвчнэ. Нөө ингээл бэлгэвч мэлгэвч авч маал өнөөдрөөс даалнаа малнаа гэж тэгсэн чинь нөгөө Имийн санчийн охин тэр нөгөө бэлгэвч авсан залуутай найзтайгаа аялал явуулаад гэсэн. Тэр реклам байж. За гол сэдв рүү оръё. Гол сэдв Бид дөрөв танилцаад би ч энэ жил танилцсан биз дээ ямар ч тийм. За яг бид нэр энэхүү 24 оноо маш гайхалтайгаар дүгнэж ярилцах гэж байна. Тэгээд сонирхолтой зүйл юу байсан, дурсамжтай юу байсан, энэ жил юу хамгийн ихээр ухаарав гэдгээ мөхүүлээс эхлэе. ер нь зөвөр эхнээсээ ер нь ингэж яриа гэж бодсон юм л та. Өмнө ямар байсан юм гэхээс өмнө эхлээд ягаад энэ подкастыг хийж эхлэх болсон бэ гэдэг тэр талаас нь бүр орчлаас нь эхлэх юм дээ. Өмнө нэг тэрийг ингээд сүртэй дурдлаггүй ингээд явцсан. Тэгээд ягаад заавал утахгүй гэх болсон гэдэг ч юм уу. Хичнээн ингээд утгатай гэж байгаа утгагүй бүхнээс ингээд утга гаргаж ирнэ гэж байгаа болч ингээд гол ингээд санаагаад байгаа шүү дээ. Одоо бид л ингээд ирж суугаад ярилцах зундаа ингээд юм ингээд анлок хийж байгаа юм шиг те. Цоож ингээд тайлж байгаа юм шиг. Тийм юм яг та. За энэ подкастыг санаачлан зохион байгуулсан Кача Бигээс Яа. CEO. CEO манай CEO байгаа. Тавч манай DJ аяа хийж байна. За тэр хооронд би өөрийгөө танилцуулж намайг төгөлтөр гэдэг. Тэш зүгээр танилцуулаа. За тэгэхээр би ч нөгөө 9 дугаар ангиас хойш за хотлоо явж 10-аас хойш нөгөө хамгийн анх чинь бидний нот сонсч ирсэн нөгөө карантины үеэр. Энэ Our Secret podcast сонсчоод хойш битгий сонс энэ тэр нэстэг таавагчуд юм Монгол подкаст сонсоод тэгэд тиймэрхүү ер нь подкаст хийдаа гэж боддог байсан найзуудтай. Тэгээ маах чи 10 жилдээ бас нөө ангита арын өрөөтэй. Тэгээ тэр арын өрөөндөө найзуудаараа юм ярьдаг тэрийг ингээд бичдэг. Тэгээ бодоол яваалсан. Гэтэ нэг тийм мэдрээс подкаст ч гэдэг юм уу, unlock ч гэдэг юм уу, тэр шиг тийм нэг юу биш. Хөвний хөгжлийн тийм шүү дээ. Зүгээр л найзуудаараа ингэж яадаг гоё зүйлсийг ярьцдаг. Тийм подкаст хийдаа гэж бодоод их сургуульд ороод Мөнхбаатартай танилцаад хийгээд яриад тэгээд мөнгөлөвтэй яриад яваалсан. Тэгж байгаа саяхан саруултаа таарад. Бид таарсан юм уу? Тэгээ таарад хийсэн саруул хамчаа игээд тэгмүүдээ шууд дөрөвдөд шаа игээд тэгээ дөрөвдөд шаа игмүүдээ шууд ихний дугаараа шаасахтай байв. Тэгээ саруултаа баярлаа. Шаална шүү. Энэ бүхнийг шаах эхлэлийг тавьсан. Баярлаа. Тэсэл биш нэг ч. За бас. Ян. Я бүр биш. Өөртөө амаараа дуурь юу. Яа зөв энэ подкастны маань хоёр дахь хамтрагчаар ажилласан мөнхүүлээд маань ямар хуйтай байсан. Миний хувьд гэх юм бол ер нь жоохон бас подкаст сонсдог. Гэтэ хувь нэг жил сонсдог байсан. Тэгээд бидний нууц hours гэдэг те. Тэрийг хаанаас сонсчихсан ер нь бол сонсдог байсан. Тэгээд явж жагаад ер нь жоохон подкаст хийх сонирхолтой байгаа. Өөрөө технологи талаа жоохон сонирхолтой байжсэн. Тэгээд гоё миктэй болохоор ингээд стрим хийдэг волим дээр гэж бас боддог явж жагаад. Тэгээ явжсэн чинь төгөлттэй бас таарад энэ подкаст хийхлээр тэнгууд над ингээд боржсэн подкаст явал гоё юм байна гэж бодоод явж байгаад гадаас негатив мөнгөнд хэсгээд подкаст хийх гарч тэрний ярьж байгаа нүдээс өөр нэрээ зүгээр ингэж өөрсдийнхөө ингээд бодолсноо ингээд хэлээд тэгээд ингээд тэрүүнгаар ингээд жоох утга учир ингээд хүмүүс ингээд юмыг ойлгуулах гэдэг ч юм уу те. За ойлгуулах шаардлага байхгүй. Гэтэ ер нь ингээд илэрхийлж байгаа тухайн юу гэж бодолт нь нэг тийм өөрсдийнхээ юм үлдэх гэдэг шүү дээ. Тэгээд нэг тийм утгаараа ингээд ямар гоё юм бэ гэж бодож явж байгаа. Тэгээд ер нь бол шууд подкаст боломж нь бас гарсан те микрофон эдэлтэй болсон те. Тэгэл ваа гэж бодоод шууд ингээд одоо ингээд дөрөвдөхөөс хашаа анхны дугаар цааш ингээд явж байна. Тэгэхээр энэ бол удаан хугацааны туршлага да бас тэр. За батарейгийн хувьд энэхүү зүйлийг энэ хоёроос сонсоод хэрхэн хүлээж авсан бэ? Ер нь энэ хамгийн нийлдэг хоёроо ер нь бол надтай подкаст юмнууд ярьж байгаагүй. Муу найзууд байна.
Тэгвэл одоо миний хамгийн сайн хоёрнаас гэж одоо яваад Тэгж явсан. Нэр сурцглаа. Ард нөгөө Жүлч скамтад байна л дээ. би ч бол дүүснэ. Би нэг тийм подкаст сонсдог юм биш. Тэр нэг подкаст нэтгэсний сонсдог хүн биш гэдгээ би тэр нөгөө нэг анлог манлог подкаст хийсэн. Ямар тааж хэмжлэр гоё юм ярьдаг л та. Байх л та. Бага. Тэр би зүгээр хүн болгоно кантины хоёр подкаст сонсмосоо. Тэгээ тэр үеэр чи ингээл за сонсч үзтээ юм уу гээл гэрт үйдад миний сонсдоо би тэрийг сонсож байгаа үдчихсэн. Өдөр унтдаг байхгүй юу. Тэгээ би зүгээр подкаст сонсоо үзэхгүй. Тэгээ нөгөө нэг тийм нөгөө яаж амьдрахын зааж байгаа тийм подкастууд бол үнэхээр авдгүй байл гэж би ойлгосон. Зүгээр тэр үед яг үндэ нөгөө нэг Венус бол ингээд одоо үсэл бодол яг хараахан тогтоогүйчсэн өөртөө гэсэн нэг жанны сургалтад болсон маа штэ. Тэгээ яг ингээд тэрэндээ баригдсан хүмүүсттэй яг ингэж амьдар тэгэж амьдар өглөө хэдэн цагт бас ингэдэг гэдэг тийм подкаст бол үнэндээ шахахгүй байна. Манайс зүгээр л нөгөө нэг сэтгэл тавихгүй хүмүүстэйгээ ингээд гоё ярилцаа суух амар гоё зүтэй. Тэгээ тийм юм хийхийг амар их хүсдэг байсан юм. Тэгээ би гэртээ зүгээр ганцаараа ингээл өнөөдөр ийм мэлээ, тийм мэлээ. Өнөөдөр би нэг ийм шин зүйл олж авлаа гэж бодлаа өөртөө бичлэг хийж мэгэрсэн. Тиймэрхүү байдаг байсан. Тэгээ зүгээр мангадгүй хүмүүс ингээд бидний сонсоод найзтайгаа гоё ярьж байгаа юм шиг тэгээ өөр бодолтой хүмүүс тэгэж байвал амар гоё юм байна гэсэн санаа бүр яг ингээд 10 жилээс хойш яваад байсан юм. Тэгээд энийг ингээд олон жилийн дараа ичнаа зам дээр алгачих. Чи дургуалаа шамуудаа би чадлаа. Тэгэхээр маа thumbnail-ыг зурсан батарей дүүл энэ ажилд оролцоод ингэ явах юм. Ер нь бол яг уу. Муухай наа гэж хэлээг болохоор муухай. Яг ер нь л тэгээд одоо дараа нэг Нэмчүүн. Анaalч. Баярлаа. За баярлаа. За skip. No skip тэр битдэг арх алкохол уудаг гэдэг хүмүүс сонсноо цайн дээр бас нэмхүү гэж бас бид цайл уудаг Энэ бол тийм шүү. Тэгээ одоо бидний хаана Зүгээр л энэ зүгт нэрсэн байх байгаа. Ирээд би бүс цайн дээр гэж. Би нэмэлгүй цайгаа нэмэлгүй. Одоо энэ дээр альж байгаа юм яг зураг тоглог бас их зугаатай байсан. Тэн дээр бол catch up дээр бол цугаж явахдаа би бол тэрийг зурж байсан. Тэр бол зурж явахдаа жир нь бол зурхад бол хамгийн хэцүү нь манай саруулын уруул байсан. тэн дээр бол хит бацаасан бай тээ. Нэг ингэ зарчиг одоо дахиад заандаа. Thumbnail дээр тэр уруул бол арай л том байсан шүү. Тэр ихтэй яг уустай. Тэр уруул яг уустай. Том байсан уу? Яг байсан уу? Яг шагш. Би өөрөө нэг том уралтай гэж боддоггүй байхгүй юу? Манай үеэл дүү заяа. Ингээд шандаас ингээд дотроо хамт явж байгаа байхгүй юу? Манай жоохон нэг 8 9 настай. Тэснэ явж ирсэн ингээд навайг дэрэлж мөглөөл тэгээ явжснаа. Тэд надраа ирснаа. Яа харин та яар балив шизгийн том. Би бүр тэр сая 100 байхгүй юу? Би бүр тэрийг сонсч. Мэн жоох за жоох хөвт юм байна. Яг тэр үед энэ дээр ингээ хомхоод олсон. Бүр ингээ даруйцсан заяа. Яа шизгийн балив том ууртай гэсэн чи би бүр Юу хэлээ? тэрнээс үгүй мэдгүй. Жохон өгд тэгэж хэлсэн чинь амар хүн туссан юм одоо байгаа ингээ. Оруулаад жимиг хэлсэн. Яа цаашаа. Тэгээ би ингээд уулзсан ингээд тэр ингээ анзаарахгүй байжсэн байхгүй. Ерөөс ингээд амар энгийн санагдаад байжсэн чи thumbnail дээр ингээд амар том уулзгаад би өөр ямар том уралт ийм багтаа гэж бодсон. Instagram нараа зураг нарч нэрэл том шүү. Би гэхдээ яг өсөөдөг өсөө баг шүү. Анзаарах гэсэн байна лээ гэж. Ороосаар лаа гэдэг. Ороосаар. Миний уруулыг яриад асуу. Метрийн зургийг хийж байна. Тийм шүү дээ. Метрийн миний уруулыг зурх хэцүү байсан юм дараа. Гэтэ би бас боддөг юм аа. Наад миний уруулыг бодог амар хүртэл өсөд. Бодхаа бодчихоо юм. Гатцаа гавчижсэн. Энэ нэг шин нэг юм авсан цаа. Энд үнтэй авсан юм аа. Энэ юу инкээс Өнгөлөх юм уу? юу хагаад химнээд гэж. Яа нэг хараа. Жижиг дараалаа. Жоохны явж төрхт юм наанаас тэгээ. Ингээс нэг талт төрнө. За тэгээд
Химнээ ингэчингүүтэй араас нь Тийм шүү дээ. оролцоо өнгөлчлөө. 7 өдрийн дараа өнгөллөө. Сар дуусгаас болоод 7 сарын дараа дуусгах. Аюу хатангашсан харагдаж байна. Говь тийм газар шиг. Одоо найзлуутай байх хэрэгтэй. Үнгөө оруулын бодог. What do you mean? Наа залуутай үсттэй. Нэ залуу дайнд нэ залуу хажууд байгаа гэдэг. Аа. Үнгөө оруулын бодог. За. За тийм хасан яа. Нэг кат мат байхгүй гэсэн. Тэгэхээр одоо хэрэг манай ирээдүйн одоо зочд маань энэ подкастыг сонсож байгаа бол Жохон тиймэрхүү хүмүүс шүү. яг би тийм тас яхаагүй л да. Тэгтээ яг бас энийг сонсчаарай. Хэрэг та нар ирээдүйд манай ирээдүйн одоо оролцогч маань энийг сонсож явах юм бол оролцогч зочд маань тэгэх юм бол одоо надад хийж агаад сайхан зураг зурулж болно шүү. Тийм Зөв шүү. Тэгээ үүн дээр нэмээд тэгэхэд маах спонсор хайж байгаа шүү. Гэвч одоо л байрлах газар байхгүй ингээд яг нүүдэлч. Тэгээ энэ подкастын нэрийг утгагүй юу шүү. Нүүдэлч яриа Нүүдэлдэг яриа мэрэ гэж хэлсэн шүү. Юу яснасаа л. Тэгээ цаснаас л нүүдэлч ингээд дугаар болгоно өөр газар өччих. Үнэ. Би ч яах вэ? Та гурав жоохон нэг осож байгаа шиг тэнэгтээд нэг нь од болох хэрэгтэйсэн шүү. Тийм. Подкаст тэнгүүтээ тэгээд энэ тэнэгс таггүй юу ярьдаг юм байна. Тэгээ оронгууд амар ухаантай шахах. Тэр тэгээд маркетинг байсан юм аа шүү. Гэт Амжилттай маркетинг дээ. TikTok мөн гэж байна. Дин гэсэн. Тэг яг би бол эхний удаа гихтэр л өнгөөс орж байгаа нэ. Бас бизнес хийх гээ. Яг дараа дарж яхаас нэгэд 1000 5000 явна гэж. Чи байсан маа гэдэг. Би өмнө муу Тэсний яаснаас тийм подкаст хийнө мэнэ гаа. яашны мэднэ үү? Подкаст хийчихсэн шүү дээ. Подкаст нөө. Микрофон шаацаа. Цаймаа пижо оогаа. Тэр нэг сүүлийн дугаар дээр тэр доороос хэн бэлээ нэг тэмүүлэг нөхөр байлоо. Коммент дээр юу хэлсэн байлаа? Мэдгүй. Тэггүй болохгүй. Тэр харин тэр хейтер миний хейтер сонсож байл. Үгүй аха би тань танихгүй байна. Та нааг яг өөр төвөгтэй андуураад байна уу? Зүг та ингээд дахиад коммент өчөрөө сонсож байна. Та хоёр дугаар хоёулангийн сонсож хоёулан дээр нь коммент хийсэн байлээ. Тэгээд сонссонд баярлж байгаа шүү. Тэгээд Монисоос гарсан хамгийн алдартай хүн чинь Баажи байсан юм байлээ. Тэрийг бас мэдэж авсан мэй. Тэгээд тийм коммент хийсэн байлээ ш. Та өмнөх дугаар дээр нөгөө Баажи алтын Баажи химбэ гэдгсэн чинь Луминогийн Баажи байсан байлээ. Тийм. Монис олоос ярилцсан юм байлээ ш бас. Асуу. Баажи бас олоос ярьсан. Олоос ярилцсан. Оо вау. За Вау. Монголын баг хамгийн олон үзэгчтэй. Бас тэр өгөө тэр одоо Магнус Тэр тэр нэвтрүүлэг гэж байна. нэвтрүүлэг л ток шоу. ток шоу юм да. Баажи ялалт ток шоу гэдэг. Яг Баажи ялт влог гэхэд. Влог Билог. видео лог юм да. Влог N. Гэтэ надаа энэ яа дараа нь од олчих яа. Мэдгүй нэг хүнтэй зүгээр ингийн яриад гоё ярьж сууж болно штэ. Тэнгүүд нэг Баажи ял нэг амар юу яхад юмсаа гэдэг юм ба. Би энийг сонсч ирсэн юм ба. Тэгээ сонсонгоо тэгээ нэг за өөрсөн зочноо ингээм амар хийгээ шиг. Амар Кэштэй. Ер нь нэлийн хийдэг юм Тэр байна. тайван фан ш. Пүүний талтай. Тухайд Надад нөө үзэхэд амар тухгүй сайн дээ. UB comedy-гийн Б-ийг тухайд тэтгэнүүд Б гэж аваад бол тэгсэн чинь Б-ийг тэр Баажи ялтын дараа л тэгэл би сандраж сонсож байх таа. Ер нь бол жоохон эрэг юутай л юм. Vibe-тай л. Юу яг нэг тэр хоёр өөртөө ингээ аваа авчдаг болохоор гоё. Тийм тийм дээ. Тэнгүүд ингээ Амны яг гоё пиг сонсчингууд ингээ дондор нь гинт амир доромжсуу тэмцтэй юм яриад эхэлдэг. Надад жоохон эвгүй санагдаад. Тэр явжтэй нэг хэсэг яагаад гэжтэй. Баа Алуулаа гэжтэй. хин алуулсан шүү дээ. Хин үлээ нэг харцсан. Мэдгүй нэг ингээд буруу харж байгаа дуух юм уу бүгд талаадсан ш. Хоёр контент хийдэг хоёр. Тийм. Авдаггүй би таагаар ярьж байгаа нэг тарихгүй байна уу? Намайг дагаа зинг намайг дагаа зинг. Элдэн бодлоо хаяа. Тэ чи мэдчихлээ шүү дээ. Оролцоод гэж. Оролцоод нэг хүүхэн мүжгэлтэй байхгүй. Чи хамгийн амар тэр чи ингээд бүр тухайн үеч нөгөө порн сайтуудыг нөгөө хомруулж ирсэн үе. Тэр хэлмэдүүлэлтэн дүртэнгүүтээ ингээд телевизэн үзээр гарахыг хорилж ирсэн гэлж. Намайг дагаа зинг.
Өөр нь хоригложсэн нь бол мэдээ. Энийг юу их сурвалжтай ярьж байгаа шүү. Би тэр хинээ. Оо fuck. Компьютер маршийн өгүүлэлтэр байгаа шүү. Намаад байгаа багах бас нэг компьютер дээр зөө намаад байгаа зин гайс топ сүлжээ мүлжээ тэгээд тэд нэг амар сонсдог дун гэж лайв. Би тэр ихтэй амар сүүл сонсч байсан шүү. Тэгээд дараа нь ингээд харин ингээд тэр нэг блоклогцсноос болоод ингээд тавьдахгүй. Би өөр тэрнээс хойш ингээд тэр дуу ингээд хүмүүнд хэлэн хүмүүс мэдэхгүй заяа. Тэгээ дуулангууд өө нэр нэг тийм дуу байсан шүү дээ гэж бийж ярьдаг байсан байхгүй. Юу тэгээ бүр хинч мэддэггүй шүү. Ер нь бол амар хот байсан юм шүү. Би тэгж бодсон. Бүр хитрхи яваад тэгээд хүмүүс дамалж ингэж нөө флашаар авч сонсдог байсан. тийм лсэн юм байна чинь. Тэгээд Тэр нөө үедээ жоохон нэг тийм. Улаанбаатар тийм байсан байж маа. тэг компьютер нөө хөгжүүлдэг газрууд байсан мэт л шүү. Баяжуулдаг. Хард баяжуулдаг. Тийм хүмүүс төр очиж дандаа намайг даадсан юм асуулаа шүү. Тийм. Одоо лайн дээ. Компьютер фронтал гэдэг нэгтэй чинь тэгэл юм сатагчдаг тий. Маань компьютер програмтлаг юм байна. Мөрөдл авчлаа шээ. За юу 24 он ямар байваа? За одоо тэгээд шууд асуудал байгаа тий. Өнгөрсөн 2024 он та нарт хэрэг байв. Эхлэл төсгөл дунд тавиа тий. Тэгээд эцэст нь гэж жоон дөрмнөө дээрвэл тий. Тэгээ ер нь бол тэгээд ямар байв? Яг 24 он надад юу болсон бэ гэх юм бол та нар яг миний инстаграм руу орох юм бол тэр чинь би класс тавьсан юм байна. Яг хэрэггүй гэж. Яг л та тэгээд. Дүүсгэх бол охин. Миний ус шиг новогтэй стори харагдана. Тэр яг нуустад за нуустад би бол наслага. Би нэр нь бол яг стори бол нэг сүртэй хийдэг хүн бол биш. Зүр хийхээр нэг хаяа клост бол нэг юм хийдэг болохоос. Яг өөрөө л их стори хийдэг хүн бол биш. Би сошиал медиа дээр нэг актив биш байдгийн. Яг уу яг сошиал медиа гэдэг нь болохоор Facebook, Messenger, Instagram дээр л ярьж байгаа. Яг тэрнээс Reddit, Discord гэх юм бол энэ бол Арай өөр юм. арай өөрөө гэж. Тийм бол би хинтэрдэг. Та нар төд дэмжил дээр наа хүндлэхгүй байж. 24 оны бүр эхнээс нь гэж. За 23 он дуусаад мэдээж те 24 он ийм хийж бүтээнэ гэж Бодоогүй. Үнэхээр бодоогүй. Үгүй би яагаад бодоогүй гэдэг юм би ингээд дараа жил нэг амар expectation 50 шаачингууд мяаш айдсан хгүй нөө өмнөх ондоо яг тийг санагдав. тэгээд за болий одоо ингээд ямар ч expectation тавихгүй ингээд гоё явчихгээд миний 24 он бол гоё явчихсан. Тэгээд 9 сараас хойш яач амар амар Эхнээс та. амар нүлэтэл Юус дутагсны л. Тэгээ альфагаа татцсан гэж. наа би л энэ хүмүүстэй хамаарлаггүй шүү. Юусээ тийм бодоо өгч юу. Яг би ч угаасаа ер нь бол урсгалаар явдаг шүү дээ. Тэгэхээр би бол яг ирээдүг бол би нэг төрүүлдэг байхгүй юу? 24 оныг гिचгиймсэн тэгчгиймсэн гэсэн ямар ч бодол байгаагүй гэж хоёр. яг уу тийм байгаа л гэхдээ би санахгүй. За тийм ээ. Миний хувьд Яг уу надад ганцхан бодож исэн юм байсан шилжчихсэн гэж утсан тийм шилжиж байгаа л. Мөнгөл миний хувьд бодож ирсэн юм гэх юм бол жоон тийм эдийн засгийн хэмрэл байсан тухайд тэгээд юу юм бэ? Арай хинрэлтэй арай орж эхлэх байсан байна. Гэтэ ер нь бол тийм юм байсан. Жохон эцгээс хэд хамааралтай байгаа учраас одоо хамаарлаа багасгахын тулд эдийн засгийн хувьд ингээ жохон бие дааж эхлэе гэж бодож эхэлсэн. Тэгээд зун нь солонгос яваад лаан маань гэж бодож ирсэн. Тэгээд наан ингээд хөөцөлж мөцөлдөө. Тэгээ бас би нөгөө нэг дипломын ажлаа эртний эхлэе гэж бас нэлийн бодсон юм аа. Гэтэ одоо хотод бол аль аль нь билээгүй л явж байна л да. Яг тэр нөлөөс олон зүйлүүд байгаа л та. Нэг тиймэрхүү маягийн юм бодож ирсэн. Эхлээд ямар ч тач өөрөө бие хүн болох хэрэгтэй юм гэж юм тийм. Одоо жоохон бие дааж эхлэх хэрэгтэй юм нэлийн бодож байгаа юм. Яг бие дааж нэг талаараа бие дааж эхэлсэн. Оны сан одоо харин материалыг бие дааж хэрэгтэй нэг шиг. яг адилхан дөө. Би яг нөгөө КТБ битрэ ирэн хэлснийг жоохон урсгалаар өмхгүй. Би яг нөгөө өмнөх хонд нь би амар их юм төлөвлөсөн байсан. Тэгээ би тэрэндээ яг үнийхэд алиндэн чүрээгээс өгөхгүй. Тэгээ би сая 23 он гараад 23 он дуусгаад болохоор за зүгээр хүн шиг хүн бай. Хүн шиг хүн бай. Хүндтэй үзий ядагдахгүй нэг аятайхан туслах үедээ туслахдаг нэг тиймэрхүү зөв хүн шиг хүн байвал тэгэл тэр жил бол окей л гэж бодсон. Гэтэ яг мэдээж санхүүгийн бас л хэцүү хэсэлтэй. Санхүү маа би за нэг мөнгө болохоор тэр тооны байцдаг юм байна. Тэгээд тэрнээсээ болоод ер нь санхүүдэд жоохон дэглэмтэй бай гэж бодоод хадгаламжтай болоо гэж бодсон. Тэгээд одоогоор л
гайгүй. Нэг сардаа нэг яг цаашаа мөн ерөөсөө мэг хийж чаддаггүй байсан юм чинь сард нэг 50 100 цааш нэг өстэй. Аа мэдээс мэд цааш нэг өстэй. Нэг тийм юм үнэхээр хичээвэл бас суудаг юм бэ. Яг нэг амар их мөнгө биш ч гэсэн нөгөө нэг чадж байгаа болохоор ингээд окей. Тэгээ дараа жилдээ бол яг энийгээ гоё өргөжлүүлээд тэгээд дахиад хүн шиг хүн бай та. Тэгээ над дээр бас нэг анзаардсан юм бол би яг нойрны асуудалтай явжсэн. Жоо инсомниа жоо анзаарчихсан. Тэрнээсээ гарна гэж бодож байгаад яач гарч чадсан байлаа. Тэгээ бас хичээлдээ бас жоон тийм хоёрын хавар нахаа юу яц бас зэг баг жил үзснээс болоод ингээд миний төсөл бүр 5 6 жил рүү орчих гадсан байхгүй. Тэнгүүд шаардлагатай болоод жоохон хичээл шахаж эхэллээ. Яг тэр нь ч гэсэн бас тэгэхээр онцсон. Жоохон тэр талаар одоо ажилтаа явсан байна. Санаанд байдлаар уусаа амар өөртөө зөв юм чинь. Тэгээд аяар зөв. Хэцүү юу? Гоё юм да тий. Нэг тийм ямар ч нэг тийм бодож төлөвлөөгүй зүгээр ингээ шаач тийм үү гэдэг. Тэр нэг төв баш бол. Ер нь бол тийм шиг. Тэр амар гоё дээ. За тэгвэл за энэ онд тэгвэл заяа. За юусаа юу ч төлөвлөөгүй л орж ирчихсэн юм байна штэ. Ер нь бол тийм. Гэтэ яг бодсон юм бол байгаа л та. Тэнгүүд за энэ онд та нар ингээд хамгийн ингээд за окей энэ л бүр яг окей юм байна. Энийг сурсан минь яг амар надад аминд орлоо гэсэн зан чанар ч байж болно те. Ямар нэг энэс сурсан зүйл гэж байна. Тийм юм юу байсан бэ? Би ч энэ зам бүр амар чухал юм сурсан шүү дээ. Биш энэ чиглэл юу би ч нэг хэсэг хвч сурсан гэж байна. Амар мундаг. Тийм мэрэгчлэлтэйгээ хотоо юм уу яг нөгөө хэсэг бичил би ихтэй тийм сайн гэж хэлэхгүй л дээ. Дандаа нөгөө цагийн тулгаал 2 3 цагийн дотор ингээ лалаа биччихээ та. Гэтэ ер нь ингээд бүтцээ өвтчих юм уу? Альс тэр юуны үед одоо харагдсан. Тэ өөрөөхөө өдөр гаргах гэдэг санаагаа гаргаад батлах гэж одоо ямар баримтад ашиглах уу гэдэг ч юм уу тийм их үзүүлсээ гайгүй сурчсан. Тэгээд 100 судалгаанд явсан гэж амжилттай. Тэгээд тэр судалгаанд явахдаа бас маш их зүйлийг сурч авсан. Тэгэл судалгаандаа явчингууд хөдөөний малчд ямар байдгийг гэдгийг ойлгож аваад илүү өөр нь академик талтай гэх юм тийм. Ер нь бол би амар шинэ зүйлсүүд энэ жил хэлбэр сурч авсан. Шинэ юмнууд ч уншлаа, сонслоо. Тэгээ шинэ прожект ч эхлүүллээ тийм. Одоо ингээд подкаст эхлээ явцсан байна. Ер нь бол 24 он бол надад бол гоё жил байсан. Гоё хүмүүстэй ч байсан одоо байхгүй ч юм гэхдээ амар гоё байсан журсан ч байгаа. Тэгээ шинэ бол найзуудтай болсон. Ер нь бол тунд авах жил байсан. За Монголыг Хаврууд бол миний хавар гинэ. Энэ 24 оны үед гэх юм бол амар тийм страглтай жоохон тийм тэмцэл дунд л жоохон дотоод тэмцэл гадаад тэмцлээр ингээд жоохон нэлээд төсөлтөө нэлээд үүсэн. Тэгээд тэр төсөлтөөнд дунд ингээд алдсаар гал одоо яах вэ дундчил гихмээр нэг үдэ байдалтай. Тэгээд сурсан занг гэвэл одоо сурсан занг гэхээс илүү анхаарах ёстой зүйл гэдэг юм анзаарсан. Анхаарах ёстой юм байна гэдэг зүйлийг анзаарсан. Тэрний үг ингэнгүүт юм зохион одоо юм ингээ хийж байгаа тэрийг одоо ингээд сүүлд нь ингээд 2000 ингээ зэгцүүлж хийчихэнгүүт балчих гэдэг тохиолдол зөндөө гарч ирэх. Ажил хичээл нэгдүгээр за тэнгүүтээ клубийн үйл ажиллагаа тэгээд хажуугаар нь ингээ зохион байгуулалт тэргээд амар олон тийм олон юм давтсангууд ингээ аль нь рүү нөлөө төлөх ёстой вэ гэдэг ч юм яг тийм зохицуулалтаар амар сайн цахилга баттай байх хэрэгтэй юм гэдэг амар анзаарсан юм да. Одоо жишээлбэл ингээд туян тулчаад байгаа мөртлөө өөр юм хийгээд болохгүй ч юм уу те. Жижигэн тийм юм дээр жоохон нэлийн ажиллаж эхэлсэн. Ажиллах шаардлагатай юм гэдэг амар анзаарсан. Тэгвэл илүү одоо хариуцлагатай байхыг хэлсэн. Хариуцлагатай байх. Яа жижиг зүйлчээсээ хамаагүй лээ. Хариуцлага гэдэг нэг бол нэлийн гэж байна. Битрэн найз минь юу ч төлөвлөөгүй ч гэсэн сурсан юм байна уу? яг сурсан зан ар шиг хэсэрээ сурсан зүйл гэх юм бол ер нь л технологиг харьцаж сурж байгаа. Бид хоёр сая хөвчний орлтын талаар маш сайн мэдж байна. Хөвчний орлт ийм юм байт юм байна. Олон зүйлийг их 24 онд бол их олон зүйлийг үзлээ. Монгол орноороо сайхан аяллаа. За аялах нэр үнэхээр Яг уу нэг амар стек сүртэй хот аялаагүй ч гэсэн. Яг чи зүүн талаар бол ер нь дорногоогоос хоошоогоо сэлэн бэлэн хүртэл бол нэлээ явсан. Сайн явсан биш та. Дорногоо сэлэн хоёрын оронд бол Алцахгүй юу? Дунд нь ингээд төрөл ажилтлах болчих юм байна. Замаа мажигээл авах шүү. би чи ер нь яг нэг шандруу нэг хоёр удаа явсан.
манай энэ Кчбгийн багасаа хөссөн газар тийчээшнийг танилцнаас бас тэр газрын танилцлаа. Хай. Газар дээ. Яг нэг очсон өдрөө тэгээд би бас өөр клубийнхаа бас нэг болол заяа гэдэг хүнтэй зугаасан байхгүй юу? Битээр зуг очиад эхлээд очингуудаа төгөлдөр яхаа битэрийн тас авч байгаа. Тасвж байгаа нь тэгж бит хоёрыг баг шандын талд нь явуулчингуудаа тас авч байгаа. Улсаа яриад байгаа. Уцаалаас очиж. Богоноос буулгачаад өө чи бит хоёрыг баг араас гарч явах гэж аваа зү. Шүү дээ. Та хоёр юу? Ари нөгөө гэрлэнтхөө байдаг шүү дээ. Эвлийн хуучин цаавтай тэндээс авсан. Гайгүй л гэж. Надад л санагдсан. Хүн зодолч өгөх нэг юм. Тийм, харин тийм би үнэхээр айсан шүү дээ. За. Чи тэгээд яг наанасаа юу сурсан гэдэг аа би. Эндээс нэрээ. Найзаж амар танигдчих. Эндээс би яста Монголоор маань их сайхан хөргөөдөө сайхан газартай. Урдуураа сайхан говьцолтой, өргөн талтай, хойгороо сайхан модостай, ногоон юм газар байлээ. За яг би ч юу нь бол хотын хүүхд тэгээд хотоос ер нь их гардггүй. Одоо ч хүүхдийн хойлсон л та. Тэр нь хотын хүн хотоос ер нь их гараад идэггүй хамгийн олдоо бол би чинь баг чөөрмөр л явдаг гэсэн бахтаа баг. Иш хөөр хийдэг шээ. Эсвэл би чөөрөс бас таашаага нэг хаялга нуур муурыг авдаг байсан юм а гэж аа тий. Тэгээд дараа ижил 500 юм ш тий. Гэтэ угаасаа тэгэж нэг яг боломж нэг гадгүй байсан. Тал 487 км явдаг хгүй юу? Гэтэ энэ жил гэхдээ гоё өнгөрсөн яг гооны би найзуудтайгаа цуг яг тийш ийш шиг явж байсан болохоор одоо амар гоё санагдчихсан. Одоо сайхан түнгэлж явж үзлээ клубийнхантайгаа. Тэгээд амар гоё шүү. Тэгээ тэнгуүтэ дараа нь манай Ренцэн гэдэг нэг найзынхаа гэрт Малтай айл дээр очиж сайхан нэг хонлоо. Төв аймгийн уу те. Тийм Төв аймгийн Цэлсунд. За залуучууд тэгэл. Тэгээд энэ бол яг сурсан юм хэм бол одоо яг юу хэмдэ. Яг чи зүгээр гоё ингэж олон зүйл олон газраар явж Тэгээ нэг нүдэн нэлээ тий. тэрнээс гоё зүйлийг мэдэрсэн л гоё. Сарал өөрөө юу сарна? Биш нэг сонсон ч баалгалтай би зүгээр л энэ жил амар олон хүний чанар нь танигдлаа. Сайн. Үнэ. Жил одгор танигд юм дөө. Зүгээр энэ жил арай Арай их байсан. илүү мэдэрсэн жил байсан. Тэгээд тэр утгаараа заяа. Зүгээр ингээд хүнд итгэх нөгөө итгэл жоохон юу болчих. Буурчаа. Нөгөө би ч нөгөө нэг хүн болгонд гоё итгэл, хүн болгоны амар гоё гин цагаахан цайлаа гэдгээр нь одоо бодоол гоё ингээ найсаа хөрлөл туслах үедээ сайн туслаад ингээ явдаг байсан ч тэр хүмүүс зүгээр нэг зинхэнэ зангаа танилцуулан ашиглах гэдэг нь бол тэгэнгүүт чинь жоохон урам угаал. Гэтэ яг энэ жил бол би юу л ялаа. Үнэхээр яг мөнхүү шиг л нэг адилхан юм мэдэрлээ. Тэгээд мөнгөө шиг л мэдэрлээ нэрээ бодлооч. Яг нөө олон юм зүйлсүүлээд яваад талаар яг яалчгүй нөө хоёр тулаа хөөссөн хүн хоосоо оцордог гэдэг шиг л юм боллоо. Хоёр тулаа хөөсөн хоёр болчтой гардаг. Тэгээд өмнөх семестр үдгээ би ягаад ч өмнөх семестр дээр ажил хийгээд хажуугаар хичээлээ хийгээд болоод тэгээ нэг 3 нэмэх гарсан болохоор энэ семестр зүгээс яаж байгаа л болно гэдэг нөгөө нэг болно гэж ботсон ч хайцтай юм байна. Тэгээл сайхан хичээлээ хайж авсаар байгаа л болчмаа сайхан юм ба. Тэгээд нэгс олон зүйл мэдлээ, ойлголоо. Тэг яг өөрөө бол хүн шиг хүн байсан даа хэрэгтэй наа. Хүнд нэг муу юм хийж хүндлээ болж амьдэрсэнгүй. Яг автобусны ах нартай ихс нартай их сайн харилцсан. Тэд нар бол өөртөө эргүү авгаа нар болсон шүү. Хүмүүс биш байсан шүү. Тэр шууд эргүү гिचий шүү гэдэг. Би хэрэлдэж чаддаггүй юм би. Үйлчлэгний байгууллагад 2 жил ажиллаа би автобусанд тэнтэй хэлс сурсан. Их чи үйлчлсэн шаасан. X бүр чи ээчгээ үнэ гэ. Би ташиг ээжтэй бишээ л. Ташиг ээжтэй бишээ гэж уйлаа шүү. Юу ээж мөлөө тэр хүмүүс над руу харж маа. За хэлцэг. Тэ миний яг анзаарсан юм гэх юм бол ингээд хотод бол яалч тийм бөглөө болцсон байна гэж. Хүмүүсийн заа шин жоохон өөрчлөлт яаж ч ингээд Зэрлэг болсон. амар зэрлэг стресссэн хүмүүс болцсон учраас ингээд яаж харьцсан сайхан жаа муухай жаа харьцсан өөдөөс ингээд чанга дуурдаг нөхдөд болцсон байна гэдэг анзаарсан дээр амар анзаарсан. Тийм. Энд дээр бас нэг жишээ байсан. Юу л ингээд сүүлд манай Ренцэн найз хоёр ингээд такси явж яваа. Яг нэг шинээр болсон юм байна да нэг. Манан ч бас машин талсан юм байна гэж яг мөнгө олчих гээд хоёр явж байлаа.
Гэсэн чинь нэг ихч байсан байхгүй юу? Тэгэхээр манаар энцэн чи такси авах юм уу гэсэн чинь авахгүй гэх. Өөдөөс битээр зүгээр асууж хахад амар урт хэлж байгаа байхгүй юу? Тоос тийм байна уу? Таксинд яваа мөнгөлөвтөр чи гомо болоод дууссан шүү. Тэгсэн шүү дээ. Тохтой гомо юм уу? Энэ дуухгүй гомо юм байна л та. Өмсөлцгээд байгаа юм уу та? Тийм мөнгөлөөтөр бас такси хийжсэн чи юу вэ? Нэг 3 цогтоо орж ирсэн гутаа тий. За 2 ихтэй сайхан юм байл суунда гэж орж ирсэн гэж байгаа даа. Гэхдээ ер нь шанд мандны хүмүүс бол тийм биш. Тэгээ одоо сая хүртэл машин барьж явах та яагаад вэ? Хотод машин барьхаар ингээ айгаад байгаа юм. Аа. Ингээ хаанаас ин гарч ирээ хараач юм байна. Тийм тий. Тэгээ шанд тийм асуудал байдгүй байхгүй ингээ айгүй ийдэлтэй наа шанд гэсэн. Юу үгүй амар гоё тийм дүлгүүхэн тайван тийм шиг хүмүүс идэх байхгүй шандыг үйлчлэгээний байгууллагын хүмүүс ч. Яг тийм ч тийм л дээ. Мэдгүй би шандад машин барьж авах бол дандаа нэг машин ястай хүмүүстэй тараад. Зүгээр зогсоол руу ороод аятайхан машинаа байрлуулах гад ингээд би чи ингээ харна штэ бас үчийн зогсоолхон за ийшээ дараад ингэж орох юм байна мэн хар зогсож байгаад орно штэ энэ ч тоо хин тэгээ шууд очиод тас тус болгоод орох үү тэгэнгүүт ингээ хай нэр чи сигнал та тийм ингээ би ингээ гайхаад ингээ цонхоор ингээ тэгэнгүүт ингээ чи надад хурдан байрлуулаач би бүр ингээ юу гэж хэлхээ ойлгодгүй хажуугаар нь ингээ хотын машин бол ингээ хажуугаар ингээ тойрол явна зэрэг. Тэгээ хангалттай машин багцаагаар тойрч чадахгүй хэнэс. Көчимээ гэх тойрогоор очсон чи ингээ багтахгүй шүү. Би хажууд руу гарсан. Зүгээр л нөө машин барьж чаддгүй хүмүүс нөгөө ингээ тийм байна гэсэн. Тэгээ тэр мөнөө амар сонсон. Би чинь явхандаа хажуугаар машин багтах зайгийг үлдээгээд ингээ гоё шахаж зогсож байгаа. Гоё уграад авах гэдэг. Тэгээ зүгээр хэнэс. За next question заяа. За. Энэ зүгээр би гоё рандомор сая бодож оллоо. За энэ онц амар тийм рандомор хийм үү? Тийм гинтийн байдлаар хийсэн үйлдэл чи чамайг аварсан, чамайг ингээд зүв хөтөлсөн тийм тохиолдол байна уу? Гинт ингээд ингэж тийм үү гэж бодоод тэрийгэ хийсэн чинь тэр нь ингээд ингээд чамд дараа нь ингээд вау ямар гоё юм бэ. Яг ингэж хийсэн зүг байсан юм байна ч юм уу. Хичээл ном, ажил амьдрал, найзууд дээр ч юм уу. Тэр найзтайгаа нийлхээ бас нэг сайхан юм байсан даа ч юм уу гэж амар богод. байгаа. Эсвэл яг тийм нэг бодлогогүй шууд гинтийн үйлс хийснээрээ жоохон харамсаж байгаа зүйл ч юм уу. Зүгээр мэдээж ойлгомжтой гинтийн юм хийсэн л байсан нараа тийм. Гинтийн юм багтай. Нэг юм гэж бодогдоод хиймэр санагдал хийсэн чинь тэр нь зөвчээж бол энэ бурууч байж болно. Амар их ууштай гинтийн юм чинь тийм. Гинтийн чир нь бол хэлээд бай. Одоо жишээ нь хамгийн их нөө ингээд толгойч яг үлцээ. Тэгэрмэл. хамгийн ойр он одоо подкаст л шүү дээ. Тэгээ яг подкаст. Гинт саруул над руу залгсан. Хаана байгаа даа гэл. Яам явж байна. Би нөө болдогийн бичвэрийн хөөцөлдөжсэн. Бид хоёр уулзаалт. Миний давлаа ямар юмсэн. Тэгээ саруул хичээл рүү явсан. Тэр хугацаанд л подкаст ойрол тэгэл эхэлсэн явж байна. Тэгэд өмнө аврын тэр стартыг ярьслав тэр мөнгөлөттэй нэг хүн аав авахгүй гэж бодож байгаад авсан. Тэгээд тэр нөөс энэ жилд орсон жолоо үлдсэн байж л. Хинийг юу? Чи гоод өгдөг боо. Юу хавар юм уу? аав чиний дарга байдаг жилийн аав. Хүнийг аавна. Лоббит. Тийм штэ. Энийг вэ? Санчлаа. Дараа. Энд яриад хэрэггүй хаа. Тэгээд харамсан юм байна уу? Тэгвэл нь ямар нэг зүйл хийгээд тэрэндээ харамсан юм. Байна штэ. Төрсөн өдрийнхөө яг өмнөх шин 12 бол өний төрсөн өдөр болж байгаа штэ. Тэгээ маа найзууд караоке дээр иргээд тэгээ би зүгээр ундаа авах гэж очингуудаа тэр нэг балай зодомблог явцаа шалгацсан. Ихлэгдээд байна. Тэгээ ундаа авах гэж тейкэн дээр очисон тэр ихш над руу нойлон цас шүтэл. Тэгээ тэрнээс бүх юм эхлээл тэгэл бүүн цагтаа болцсон байхгүй. Хэрвээ би тэгэхэд зүгээр ундаа авахгүй тэнцээ пиво уугаа байжсэн бол тийм хэлэхгүй. Надад бол яг бас адилхан нэг тохиолдол байдیں۔ Энэ нэг 108 сард болсон юм аа. Нэгэл манай гिचбэ мөнхөлөө яруу сайн мэдж байгаа хаа. Тэ? Энд өнөх сугаар сонсог энэ. Би л тийм санаа. Тэгээд мөнгөлт байна. Надад дуус. Тэр л байгаа юм да. Энэ бол гинт юм. Тэгвэл жадасны тийм тэрийг хийгээд зөв болсон доо зөв зам руугаа голтролтой орсон доо ч юм уу тийм байна. Ямар гоё даргалах юм. Чи над түүгүй яриач. Ярихгүй байсан. Харин ярихгүй зэрэгчих юм. Маа сонсогч надад ч сонсох хүсээд одоо арцгана гэж байгаа. Аанаас гарах гэсэн бацаа. Надаа ингэсэн бол баг 2 байгаа юм байна заяа. 2 байгаа ч юм. Тий, сая нэг нь 100 болсон, нэг нь энэ намар болсон. Сайхан болсон. Тий.
Эхнийх нь болохоор нэг би чаавс оюутны зөвлөл байсан багтаа. Сургуулийнхаа. Чаавс гэж хэлж байна. Оюутны зөвлөлтөө Тэ юм биш үү? оюутны зөвлөлтөө чаас штэ бас. Яг би бол одоо хойч оюутны зөвлөлийн хичээлгээд муугар хэлэхгүй. Яг зөвхөн оюутны зөвлөл гэдэг юмд ажиллах чинь бол өөрөө хэцүү зүйл. Яг тийм бол одоо яг оюутны зөвлөл байсан хүний хувьд хэлэх юм бол ингээд оюутны зөвлөл ингээд ямар нэг үйл ажиллагаа зохион тэнцэн гол нь оюутнууд нь оролцдог байхгүй юу? Оролцохгүй ч удаа ямар ч явцгүй болчихор ч угаасаа тэгэл эцээцт тэнцэн мөнгө өрсөн тэрийг хийх гэж тэгээд юм нь болоог болохоор нэг оюутнууд Үр дүн байхгүй. тэр үдэн байхгүй гол оюутнууд нь та нараас мөнгө идэх чгээд муу нэр зүүдэг байхгүй юу? Ер нь бол Тэ яг хоо идэхч бол зөндөө яг шүү. Бэ ч яг оюутны зөвлөлт тэр нэг урлагийн наадам, спортын наадам, free hug гураас өөр юм хийжсэн. Тэ Хийжсэн яг үндэ хүрдгүү ч юм уу мэдэхгүй. харин одоо жишээлбэл саяны дипломат дипломат орчуулгын тэмцээн болж байгаа байхгүй юу? Тэмцээн хагасанд болж байгаа. Зарласан өдөр гэсэн чинь 4 дахь өдрөөс байхгүй юу? 4 дахь, 5 дахь хагасан. 2 дахь өдөр регистр нэж байгаа байхгүй юу? Регистрашн тэр бүртгэлийн явж дээр байгаа. жоохон хариуцлагагүй Тэр нь бол нэг темхүү жижигэн ингээд хоорондын темхүү асуудлаас болоод яг хэвчээ одоо угаасаа яг хэлэх юм бол манай сургуулийн оюутны зөвлөлтөд угаасаа яг ихэнх нэг хоёрхан байгаа. Тийм болохоор илүү бол сайжрах байх. Тэгээд Шин санаанууд гарах Тэ ба. бидний найзуудаа өмөрч байна. оюутны зүйл ялч темхүү зүйл юм хий зохион байгуулангууд оролцоо баг болчингууд тэн дээр ингээд жоохон expectation байхгүй. Одоо жишээл хэрэмстэй адилхан төсөөл тийм гэхээс байхгүй юм. тэгээ ер нь тийм угаасаа яг оролцоо байхгүй болчихгоо чи ер нь бол угаасаа өөртөө ч наавтраг болцдог. Тэгээд нэг талаараа бас өөртөө зохион байгуулалтаа оюутнуудад юу хийх хэрэгтэй вэ гэдэг бас сайн бодох хэрэгтэй. Нэг талаараа. Одоо free hug mag бол хинч хэрэггүй шүү дээ actually. Яг тэр зөв нэг Nobody тэрний cares. болохоор яг зөв бодог шалтгаан болохоор юу л гэхгүй одоо ингээд явцын лоо гэдэг юм байдаг. Тэгээд хүмүүс ч амар шалгалмаа тэгээд амар нэг жоохон стрессцсэн байдаггүй. Тэнд л яг зориулж туслах гэж тийм хийдیں۔ Зүгээр тэгээ мөнгө л өгч. Тийм шүү дээ. Кофе тараач л чихэр ч юм уу Тийм те. шүү Яг дээ. тэр яг юм уулна чихэр мөхөр ирч оюутан мойтонд тавьчих байдаг шүү дээ. Тэр бол нэг тийм байсан. Окей. Тиймгүй байлаа. Өглөө хичээлдээ орж исэн чинь "Хөөе яс ирдэрсэн чихэр гэж модон чихэр гэр." Соёлоо. Тэр тэрийг баярлсан. Гэтэ яг үгүй free hug гэдэг ингээд нэг амар тийм сонин залуу зогсоодоход би л тэр хүсэл өгдөө. Sorry. Би тийч зогсчихсан шүү дээ. Sorry зөв. Гэтэ би үнэхээр тэр залуу тэрмэргүй байсан. Тийм Эвгүй залуу байсан байна. Тэр залуу сонсч юм лээ. Жон царай марагаа өөрчлөлт юм уу? тийм надад хөөлцөн Зааж байгаа би. дуусаагүй. За. Таньяс чи яг бид нар жоохон сэдвээс жоохон хадаачлаа сая тийм зүйл яриа. Тийм ээ. За гадаа гол дээрээ. Тэгээ бүгд харамсан. Хүлээ байна. Чи юунд харамсан? Харамсан вэ нүү? Я байж л да. Тэгээд удаан ирж байна. Юу сая уусаа оюутан зүйл яриад бүгд хадаачлаа шүү дээ. Тэгээд Хичээлээ. тэгээд энэ 8 сард нэг манай сургууль чинь нэг юу болдог? Одоо дөнгөж мөс чинээр орж байгаа хүмүүс. За мөсний орж байгаа хүмүүс маань болохоор ингээд юу яахаа мэдэхгүй байгаа шүү дээ мэдээж. Дөнгөж шинэ сургуульд орж дөнгөж ахлан ангид орж иж байгаа. Тэнгүүд болохоор тэдэд туслах зорилгоор одоо ингээд яах хөдөрлөг вүлээ? Танилцах хөдөрлөг маягийн юм болдог байхгүй юу? Тэгээд тэн дээр нь болохоор шинээр орж иж байгаа оюутнууд нь хурж ирээд одоо юу хийх ёстойгоо мэдж яваад одоо жишээлбэл ялангуяа манай сургуулийн нэг ядаргаатай CC гэдэг систем байдیں۔ За байж за. Бро чи яг аль сэдвээр яриад хамгийн чи 8 сарын зүйл ярьж байна. чи зөө. Одоо тэрийг яах за гол юмруу гарах чиний гол. өдөрч л арай их байна. Оршилсан амар бол их уртай наа. За Чиний чи өдөрч л арай их байна. Тэр за нэг тийм юу бол өдөрлөг цаан нэг тийм өдөрлөг болдог байхгүй юу? Тэгэхээр тэр үед нь болохоор яг одоо яг олон биш яг бүр мөсийн бүр том оюутны холбоон зохион байгуулж тэр нь оюутны зөвлөлдүүлж биш. Оюутны холбооноос тэгээд оюутны зөвлөлдөлгөөс за тэр тэр нэг том ихтэйсэн байлээ. За. Тэгсэн чинь манай оюутны зөвлөлөөс хинч чаагүй. Тэгээд би ч мэддэг байж байгаад зүгээр сонирхоод очсон чинь харин ихтэйсэн байлээ. Тэр үед би оюутны зөвлөлөөсөн. Тэгээ уугаад За байж тэгэнгүүтээ дараа нь тэгээд дараа нь болохоор ингээд бүгдийг ингээд тайлбарч дуусчингуудаа бид нар бөөнөр ингэж гарч байгаа байхгүй юу? Тэгээд нэг ресторан оронгуудаа бөөнөрний хоолмол авч идээд тэгээ байжгаад тэрнийх нь байж да. Гэхдээ байж чи бро чи энэ цаг амар бага. ягаад яруулдаа юмгууд энд одоо 12 саад байхгүй. Тэгээ тооцоо ирсэн байна. 11 12 Ард гэдэг. нь 2 хүн байна. Дахиад бага асуулт байна. Тийм болохоор чи уусан, тасарсан, ингэсэн тэгсэн гэж гялз ирчих. За тэгээд тэрнээс ойролохоор караоке гэсэн бохгүй. Тэгэхээр тэрний явсан амар буруудсан байлээ. Тэр яг би дуулмаар байсан л та. Гэхдээ бол
Би очиж ганц дууч чадаагүй. Зүгээр очиж чахуулсаар угаад тэгээд тасарсан байдаг юм. Тэгээд маргааш нь хэцүүгээс ирсэндээ их. За би энэс хойш ирчих. За тэгэнгүүтээ би тэр үед нь бисэдэж таарваа. Тэгээ энэ над руу залгаа хаана нь яралтай ажил гарлаа марлаа гэдгхэн за бисэнд байна гэдгсэн чинь ингээд яг ийм бүбүү зэрэг над дээр уншчихсан байхгүй юу. Үгүй чи яаваа гэдгсэн чинь миний шил байхгүй, power bank байхгүй, чихвч байхгүй, юм байхгүй, тийм байх. Яасан гэсэн чинь караокед оюутны зөвлөхөнтэй ууж жагаад Холбооныхонтой. тэгээ холбооныхонтой ингэж ууж жагаад 0-д ингэж бөөлж жагаад тасарсан мөлий би бөөлсөн юм шилсэн юм мэдэхгүй зү. Тэгээ 0 тасарсан. Тэгсэн 0-ийн хаалга нэвдүмд манай нэг авч гарцсан. Тэгээ өглөө шалт танихгүй биш. За яац нэг айлц ирсэн зөө. Тэгээ айлц ирэнгүүтээ цүнхэн ч байхгүй, юун ч байхгүй над дээр ирээд тэгээ за чи буцаа караоке руу яав гэдгсэн чи ашиг цүнх боцмоц бүгдийг нь олоод ирж байгаа. Тэгсэн өөрөнд тарцсан байна. За тийм юм байна. Тэр нь харамсаж байгаа юм байна те. Тэр бол яг тэрээс хашаа бол тийм байна би бол яг энэ Jagermeister гэдэг энэ юмд бол би бол ерөөсөө баг хараал зүгээр дотор эвгэрхдэг байсан. дэвтэ болсон. Наач тэгэл. Яг энэ бол нэг Үтснийг штэ гэж. энэ бол нэг төрлийн сайн зүйл байхгүй гэхдээ гэж. Тэрнээс хашаага би бол ерөөсөө ууха байсан байхгүй юу? Аригчин болох ч аварсан ч. Тий. Над дээр их юм бол би ингээд 100 ажиллаад зунжингаас байлаа шааж агаад мөнгөтэй бол гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь гин аав ингээд жоохон Sky Media-д ажилладаг. Тэнгүүд тэрнээ дамжуулаад ингээд ажлын юу орж ирээд тэрийг хийцэн чинь хичээл дундаараа хийх боломжтой болмолоо. Тэгээд тэрийгээр дамжуулаад хотын байшлыг мэддэг болоод хаашаа бол хаашаа явдаг, ийшээ бод ингэдэг хамаг юмнуудыг мэддэг болоод нөхсөн юм ер нь хитэйгээд нөхсөн. Тийм хөө жоохон давуу талууд байж таарсан юм бол юм. Гинт санаандгүйгээр тийм ажил ороод аюу. Одоо би нодон л мэддэг байсан. Аль бэрийн гэсэн 45 яа юм мэдэн штэ ийш юм шиг мэдэн ш. Мэддэг нэг байраа ялсан чи яг тэр их хөлтэй юм байна. Тэр байр нэж таарч байна. Хамсан юм уу? Хамсан гэх юм бол тэгэл машин барьдаг л бүр хамсан. Машин бариад Сонссон гэж. машин мөргөөл дампуурсан даа. Нэг сайхан хямралаасаа гарах хялтан боломж байсан. Тэрний өвчин бас машинтай болцсон юм шүү. Тийм дээ. 2 сая лөө 3 сая. 2 сая үлээ. Тийм тэр машиныг мөргчөөд өрөнд ороод байжгаад арай гэж өрөөсө гараад ирсэн чинь тэр машиных нь барьж ирсэн наадах янстад аваад ав гэдэг тэр машины янстад одоо машин тавьж байна. Нэг дараа ашигтай. Амар өстэй. Сард Миний энэ жил гарсан би яг одоо зөв бурууг нь бол яг одоогоор нэг амар горын намсаагүй. Буруучдыг санагдахгүй яг зөвч бас нэг санагдав. Яг сүүлийн үзүүг санагдаж байна. Зүгээр хожи сургуулаа хаяад сургууль харсандаа маш баяртай байна. Орос сургууль үү те? Тэгээд Оросд зүгээр л анхнаас л яагаад ч нэг таахгүй юм санагдав. Гэтэ яг Орос явсан ч гэсэн үгүй амар зөв сонголтойсэн. Тэнд очиод өөрийгөө би нээсэн. Нэгэ тэгээ нэг шинэ олон нэг зөвхөн ингээд нэг хүрээлтэй л байдаг гэсэн юм чинь өөр хүрээлтэй ороод тэгж жаад өөрийгөө гоё нээж олцоод тэгээ тэндээ ингээд уусаал хинт байхгүй байжтэй гэдгийг яг хинжгийн ойлгоод тэгээ би яг он гарахад наашаа ирэхэр шийдээ шууд наашаа ирсэн байхгүй Монголд ирсэн. Тэгээд яг тэр бол зүгээр амар гинтийн ингээд аав ээжийг хүртэл шокод оруулсан. Манай найз залуу хүртэл шоконд орж тэгээ хэд хоног шокийн байдлаас гарч чадахгүй нэг тийм юм болгосон. Би бол өөрөө тэрэндээ амар бат итгэлтэй зогсоод ирсэн байт. Яг гоо ирсэндээ их баяртай байна. Зүгээр л ягаад ч хүн чинь их орондоо байхтай амар жаргалтай тийм үү. Хүний нутагтаас зогрол идэв. Тэр бол би одоогоор яг зөв үү буруу юу зөв үлдээс нөө буруу үлдээс би сайн ойлгохгүй. Гэтэ яг хуу ирснээрээ би амар их одлын юм сурч байгаа. Уусаа Монголд байгаа Монгол соёлоос суралцаж монголчуудтайгаа л алцаж амтэр. Ихнор ноос мен сайхан нутаг хаач үгүй. Тэгээд өнөө. Ер нь тэгээд өөр ингээд хүрээлт оронгуудаа яг өөрөө юу хийх ёстойгоо ойлгосон юм ба шүү дээ. Яг би амьдралын Комфорт зоноосоо гарч байгаа л. Тэнд байгаад би тийм хитрхи одоо юм гэмдэ. Юу гэж хэлэх юм бэ? Гэхдээ тийм зүгээр л би энд байхтай. Надад зүгээр Орос соёл, Орос хүмүүс таалагддаг байхгүй. Гэтэ яг би Оросоор сайн ойлгож чадна, Оросоор сайн ярьж чадна. Гэтэ надад Орос соёл таалагддаг нэг жинхэнэ социалист соёл, социалист үеийн л хүмүүс байгаа даа шүү дээ тийм чинь. Хүмүүс тэнд байгаа хүмүүс бүгдээрээ ингээд англи хэлж өлтөө ярьдаг хүн байдаг уу? Бүгдээрээ Оросыг зүгээр дэлхийн номер 1 бос гэж боддог. Тэтгэж хэлээд хэлсэн хүмүүс. Тэгэл Монголгийн ярингууд юу лээ монголчин хэлээ Бородуудын нэг хэсэг лөө юм лээ гэж ярьсан байна л. Одоо Монголууд жоохон доншлуулсан мэдэрч ирсэн байж тээ. Би нөгөө нэг
өчтөө миний хувьд амар гоё сайхан их ормын байх тэгж хэлж мэлээсэн. Ерөөсө тэр хүмүүсийн нэг хандлага, соёл яг хуу зарим гоё хүмүүстэй таарна дээ. Гэтэ тэр ховор л та. Тэгээд соёлоос таалагддаг, хүмүүсээс таалагддаг. Ер нь тэгээ хандлагаас таалагддаг. Манай их сургуулийн багшнаас таалагддаг. Тэгэл энэ бол шахахгүй газар юм уу? Анхнаасаа яасан болчихгүй те. Тэгэл ойлгосон юм. Одоо өөр одоо Хэдэн саадаг лээ? 12 сая. энэ стопч уу гэдэг. Одоо өөр харамсцаагаа шүү дээ. За. Харамсцаагаа ч юм алга. Сайхан байна уу? Их олон хүний буруу хүмүүстэй ажиллах хүсэндээ амар сэтгэл гадал. Мөнгө цагаал. Би чамаас энэ ч мөнгө өөртөө зарцуулах хэрэгтэй юм. Яг тэгтээ тэр хүмүүст мөнгө зарцуулж, цагаа зарцуулж бас холбож чадсан амар чадaltaй байгаа. Би ч нэг амар оптимистик хүн болно штэ, болгоно штэ л гэдэг юм. За надад дуусчихна уу? За шууд надаас эхлээс асуулт явь шүү дээ. За та нар ер нь хээр ингээд өөдрөг эсвэл готрог өвдөлтөө хүмүүс вэ? Би бол амар оптимист юм шиг. Тэгэнгүүт за энэ жил одоо та нар одоо ингээд харамсан юм байгаа гэдэг байгаа штэ. Тэгээд ингээд одоо өөдрөг өвдөлттэй хүн за эхлээ хэлж. Өөдрөг өвдөлттэй өвдөж кач бэ? Би амар оптимист. За ер нь хоёр талаа заа. Гэтэ өөдрөг байх хичээдэг. Юу бэтрэ? Би бол аль жишээ. Зүгээр урсгал те. Зүгээр бэтрэ урсгал юм шүү. Урсгал болсон. Одоо ингээд өөдрөг байх гэж хичээдэг, өөдрөг аль нь хийж байгаа мөртлөө яг ингээд нэг зүйл тулаад ирэхэд заяа. Тэрэн дээр ингээд амар өөдрөг байцнаа гинт тэрийг тулаад ирсэн чинь яа нэрээ ингэчүүл яана тэгчүүл яана гэж амар гутраад ч юм уу тийм үйл явдал болоод тийм нөхцөл байдал тулгараад тэрийгээ одоо давж туулсан сэтгэл зүйн талаас өөрийгөө ингэж хамгаалсан өөртөө тэмцэлсэн үе байна уу? Нэг нь бол тэмцэлсэн 24 онд байгаа шүү дээ. Би ч одоо мөнгөлөгийн машины хасч яваад. Мөнгөлөг нэг авцраа оронготой. Скамитиг холболтыг чинь машин нунаад нэг тойрч байгаа машин шаа. Би хаажаад сууж ийсэн. Машин шаачсан готой. Энийг тийм өөдрөг юу. Эсвэл ингээ 2хан цагийн дараа энэд караоке дуудаад за шаашаа бичснээ сүүлийн 10 минутанд жоох юм ангис болж ингэж биш дууснаа. За тэгж. 2000 гэтээс 2 цагт шаачдаг юм шүү. Тэрэн дээр чи үнэхээр гутарсан юм байна те. Би яг ингэж гутарч эхэлсэн хөө сүүлийн 10 минутанд яа нэс дамжихгүй гэлээ гэж байгаа л за шаачдаг юм шааш. Нөгөө нэг готрог өөдрөг хоёр ингээ хоорондоо толтож байна. Биш тийм готраад нэх яадаг юм бэ? Удахгүй юм дөө тэгж байгаа за. Болно шүү. Мөнгөлийн үе тийм үйл явдал тохиолдсон. Амар өөдрөг байх гэж хичээсэн ч гэсэн болохгүй. Тэгээд тэрийг хэрхэн даван төлсөн ч юм магадгүй дараа нь өөр хүмүүс ямар нэг байдлаар сонслоо гэхэд ингэх хэрэгтэй байна гэх. Тэгээд түрүү хэлжсэн шүү дээ нөгөө нэг өөрт жоохон би даах гэж хэлсэн гээд тэгээд ажил хийж хэлсэн тараас ингээд жоохон тийм нэг манай гэсэн уурхай ажилдаг. Тэгээд уурхайгаар ингээд 14 нэгчүүд их хооронд нь гэрт нь би төр зүрх ганцаар байсан гоё. Тэр хооронд ингээд өөр өөртөө хоол игээл ингээд тэр хоол идэл ингээд хүчтэй өөлж авах. Би яг юм би тааж хэлж ийн гэдэг мэдрэмж анх удаа авал. Тэгээс нэг амар тийм баяр өөртөө амар баярлсан. Тэр нэг амар өөдрөг байсан. Тэгээд тэрнээс ер нь жоохон би өөрийгөө жоохон дутуу хүндэлдэг төрөл юм баггүй. Дутуу хүнддгээс болоод ирэхэд жоохон тийм утран үзэлтэй байдаг. Тэгээд юм ч ер нь бол хичээгээд үр дүн нэг тийм гардаг хэрнээ яг ингээд сэтгэлд ингээд төрөхгүй ингээд яг хөрсөн нь бол хүрдэг гэхдээ яг ингээд яг миний анхан төсөөлсөн шиг тийм лаг болдог. Жоохон перфекшнист юм шиг аа тэрийг утгаад. Нэг тийм хүмүүс болоод ирэхэд жоохон утран үзэлтэй байгаа. Тэгээд явдал дундаа тэгээд энэ бол overcome хийх гэж хичээж явж байгаа гэж. Ер нь тийм их. Тэгээ ер нь анхандаа жоохон готрогдуул гэсэн юм тий. Энэ жил яг илүү ингэж оптимистик байхыг хичээж байгаа жил гэж ойлгож байна. Гэтэ эцэст нь жоохон хичээсэн жил юм шиг тий. Жоохон хичээсэн жил. Гэтэ одоо хүртэл хангалттай биш санагдаад байгаа юм бол яг хангалттай биш ингээд сая нэг жижигхэн асуудал гараад тэрнээс асуудлаас болоод жоохон тийм сэтгэл зүйн ингээд доторг болоод эхлээл арай болоог юм байна гэдэг зүйл мэдэрсэн. За манай батарейн хувьд айл нь чишгээд байгаа шүү дээ. Тэгвэл чи одоо хамгийн одоо их готарсан үе чи одоо ямар үе байсан бэ? За халаач. Чигдэг шин.
Яг тийм юм шүү гээ. Хамгийн их гутарсан эсвэл хамгийн их өөдрөг байсан өдрүүд чи ямар өдрүүд байсан бэ? Энэ баг Монгол толгоны зоо юм. Нэг тийм өдрүүд байдаг юм аа нэг. Давталч нэг тийм юмыг болчих байхтаа гэж харддаг юм байхгүй гэж юу? Ер нь бол яг болчих байх бол тэгчих байх гэж боддог гэж юу? ер нь тэгээд угаасаа заах яг төдөлсөн өдрүүд байгаа. Одоо шилбэл ингээд хисартыгийн баг. Хамаагүй. Манай одоо хисартыгийн клубгийн одоо хурал морл бот өдрүүд бол яг догдолдог. Гэтэ тэр өдөр яг гомдлогондээ бас гутардаг. Яг гэх юм бол яг хисартыгийн орлын өмнө манай Японд ордог. Нэг зэрэг бас алалцдаг байна. Тийм болохоор тэгээд ингээд догдлох готрох хоёр нь хоорондоо юм басаа зүгээр за энэ хиймэлэг өдөр дөө гэдэг яаж вэ? Ками чадаад байгаа юм шиг тэгээд жоохон готарч байгаа л араас нь яа хуралтай даа. Тэр өдөр ингээд миний хамгийн завгүй өдөр ихгүй юу? Завгүй гэж жишээ ингээд би додооч хэлчихдээ тэр өдөр. Тэгээд 5 ч тавдаг. Тэгээд тэрний 6-аас дараа нь клуб орлоо. Тийм make you feel happy болгодог юм чи зүгээр болж юм шиг. Нөө юу гэдэг штэ. Тэр өдрийг бас амар өөдрөж All Quiet in Western Front гэх нөө юу нэр болж бас сүлд ингээд дефресс ордог штэ. Сэргээр нь яа дефресс гэжсэн аа. Гэхдээ бүр яг шүн мөн хаяа ихтэй амар хямрт юм аа. Тэг ямар хүн зөндөө. Үнэхээр хямртай одоо fuck яагаад ингэ дандаа юм цагийн тоглохт юм бэ гэх. Я бодчихс амар ингэ хямарч ингэ шивтчихсэн. Заас тэгээд тас шааччих. Гэхдээ амар сүн шаачдаг байхгүй. Би өнөөдрөөс харуул хүртэл өнөөдөр шаасан тийм ээ гэсэн мик олоод ирлээ би. Чи гэдэг бас хүний цаг үрж яаж байгаа. За миний хувьд бол миний хувьд нэг амар гутраг тийм амар би бол бүр анханасаа л амар гутраг үзэлтэй байсан. Тэг яг хуу ингээд тохоо би тэг ахлах ингээс хойш би дагаал нэг аав ээжээс мөнгө авахгүй байх хичээл ингээд яваад сурчсан. Тэгэнгүүт нөгөө биеэ дагаад эхлэнгүүт би өөрөө л юмыг болох хэвээр. Тэгээ манай ихч угаасаа айл үжээ надаас 5 6 ихч тэгээд төгсөө явцсан би нэг айлын ганц юм шиг хэдэн жил амьдэрсэн. Тэгээ нөгөө нэг аав ээжтэй нэг хүн талаа болохгүй гэдэг дүрм манай гэрт ингээ амар сайн үлчдэг байхгүй. Тэнгүүд яг аав ээжтэй тийм юм сурцсан болохоор ерөөсөө өөрийгөө авч явах хэвээр. Өөрийгөө авч явахын тулд хүчтэй байх хэвээр гэдэг юмыг сурцсан. Гэтэ яг би ч нэг амар сүртэй хүчтэй байгаа байхгүй зүгээр л хэцүү юм болсон ч гэсэн за болно доо. Гэ нөгөө нэг тэр ингээд дадал болох хэрэгтэй юм шиг үлээ. Нөгөө нэг байн өөдрөг байна гэж чи амар хэцүү хгүй. Ингээ анханасаа нөгөө нэг мэн шиг ингээд нөгөө готрог байгаа сурцсан хүн. Би тэрийг дадал болох гэж би ингээд 4 дахь жил рүүгээ орж ийн ял байна. Би одоо ч гэсэн ингээл нөгөө нэг качбиг хэлэх нь шүн болохоор ингээл амьдралын хамаа юм бодод биш тийм. За яана одоо хүнээс мөнгө зээлчтэй ихэд тэр мөнгийг яг тэдний дотор өгөхтэй ингэхтэй тэгстэй би ч хүнээс яж байгаа мөнгө зээлчвэл тэрийг ингээд өөх өдөр нь болоог байсан ч гэсэн бодох байдаг. Тэнгүүд яг тексттэй ингэхтэй хичээлийн талтай тэр ингэхтэй тэгстэй ингээд шүн яаж байгаа шүн болгоно л бид нар ингээд амар хэцүү юмыг тулцдаг. Яг тэрнтэй адилхан л тэгэл хямрах үедээ хямран тэг яг хуу ингээд амар дадал болгоцсон болохоор бидний бүрт өөрийгөө хүчлэхгүйгээр за болчих واخ төө болно واخ төө нэг амар бүр амар лагаар бодохгүйсэн юм. Хэвээ амар шахам халуун талыг бодохгүй ч гэсэн ингээд болчихно байх гэж бодоод ингээд тэрийг ингээд зүгээр л бодлоо дадал болох хэрэгтэй юм шиг билээ. Тэгэхгүй ингээд нөгөө нэг яг дадал болохгүй ингээд яана тэгчүүлийн яана ингэчүүлийн яана гэж байн тэгээд таван бол тэгээд хэзээ ч угаасаа overcome хийж чадахгүй. Тэгээд мен ч одоо тэгээд нэг өөдрөг үзэлтэй л гэж явдаг мөртлөө шүн нь бол тэгээд тэр чи юм уу штэ. Хамаар нэг тийм нэг нар сард нь л яаж байгаа юм биш жаахан уйлдаа. За болчихноо. Би ихтэй ажил дээр ч гэсэн ер нь яг тийм зан сурцсан байлаа. Хүнтэй яаж харьцах вэ? Энэ хүнтэй би зөвхөн хүнийг орж ир заяаг нь хараад за энэ хүн өөдөөс тэгэж асуух та ингэх байх та өөдөөс нь тийг арчиж дөө гэхэл ер нь үйлчлэгээнд ажиллах хүмүүс яг тэрийг амар боддог юм шиг. Одоо энэ хэрвээ ингээ ууртай хүн байж бол яаж зохицуулах вэ гэдэг. Одоо жишээл нөгөө нэг сая дабл шот дээр илүүтэй хэрүүл гарч тэгэхэд хүртэл ингээд одоо тэр юу гэдэглээ. Waitress зөөгч чинь ингээ шуудаас ингээд шууд алцаал хэлцээ байхгүй. Тэр бол энэ хэд бас буруухгүй. амар буурахгүй. Тэгээд тийм хүч юм. Тэгээд яг ингээ чиний яриаг сонсчихсан нэг хөвслээ таксинд яжсан байхгүй. Тэгсэн чинь нэг хүрээс арай арталт ингээд балер өдрөгөө гэжсэн чинь артлаас нөгөө балер өдрөг бай гэсэн шааж юм шиг.
Энэ ихтэй угаасаа хүн болгоо ялангуяа тэ Улаанбаатарын нөхцөлд өөдрөг нэгдэг нь зүгээр яг галзуу үнийг хийх хэрэгтэй зүйл байна. Яг үндэ бид нар ингээд байнгын өөдрөг байгаа хүн бол бас харахад амар ядардсан шүү дээ. Тийм шүү. Оо тэг чи ингэж гэж байгаа үнийг харахад амар ядардаг байхгүй. Тэрний оронд ингээд хүнийг ядраахгүй өөдрөг байх хэрэгтэй. Бас аяа дотроо өөдрөг байх хэрэгтэй. Хүний яг сэтгэл зүй яг тийм шаа. Өдөр нь болоод тэгэхээр илүү оюуханд захирдана. Өшөө нь болоод тэгэнгүүтээ сэтгэл зүйдээ одоо зүрх мэдрэмжэндээ шууд татдаг. Энийг яах вүлээ, тэрийг яах вүлээ. Тэрийг илүү гүнзгий бодож эхэлдэг юм байна. Тийм л. За ингээ энэ жил бүгдээрээ яг өөдрөг байхыг хичээсэн жил байлаа. Манай хүн бас энэхүү батареас тэр өдрийг өөдрөг байдаг баха. Бас өөдрөг байх болтгой. 7 хоног болоо 4 дахь өдрөө. За би ер нь одоо дөгч байгаа юм чинь ингээ сүүлийн 2 асуулт гэж бодоод яачих заяа. За ер нь тэгээд энэ жилийг дүгнэж үзэхэд заяа. Энэ жилийг хэрхэн даван туснаа дүгнэж үзэхэд та нар ер нь ирээдүгөө нэг бодохгүй гэдэг байгаа шүү дээ. Гэтэ яг вэ. Бодож шүү дээ юу ирээд. Би яг эх жилд ч юм уу ер нь нэг юм тиймэрхүү байх бахтаа гэсэн төсөөл буусан байх гэж бодож байна. Энэ жилээ нэг хараад дүгнээд за нэг энэ жилээ харах юм бол би эх жилд нэг тиймэрхүү байх юм байна да гэсэн төсөөл байна. Тийм төсөөллөө ярьж болох уу? Качи байхаа. Би энэ жил болохгүй ер нь нэлээд урсгалаар явчихлаа. Бүгд хэрэгжилтэй ч бас урсгалаар явах гэдэг юм. Нэлээд урсгалаар явцсан форвард. Энэ жилээ дүгнээд ер нь дараа жилдээ хэр байхаа төсөөлөд одоо жоохон зовой залуурт хэрэгтэй л гэж бодож байна. Тоосоо залууртчих байх. Тэгвэл тэгээд 2 асуулт зэрэг тавьчихлаа даа. Тэгвэл энэ жилээ ингээд хараад өөрийгөө хянаад дараа жилдээ нэг иймэрхүү байх гэд төсөөлчлөө. За тэгвэл чи дараа жилийнхаа төгсгөл ганцхан зүйлийг ингээ хийгээд үзчихье. Ганцхан зүйлийг сураад авчие гэсэн зүйл байвал бас тэрийгээ. Би өгүүлсээ бичнэ. Баярлаа. Би сайн уулзсан судалгаанд тавьсан. Тэрнийхээ нөө датагаар багш өгүүлэл заавал бичүүлнэ. Тэгээд би ч өөрөө бичих хүсэлтэй байгаа. Тэр чинь яг нөгөө би ер нь өөрөө нэг юм илэрхийлэх гэдэг хүн юм билээ. Тэгээд хүмүүс янз янзаар л өөрийнхөө тэр мэдрэмжийг ч юм уу судлаач юм илэрхийлдэг шүү дээ. Би бол угаасаа нэлээдээ ярьдаг хүн. Тэгээд угаасаа илэрхийлж байгаа тийм юмд ч амар туртай одоо тэрс ма дуу хөгжмөөр бол илэрхийлж байгаа юм бүр их туртай. Зарим хүмүүс кино орон зургийг лалала. Тэгээд хамгийн их илэрхийлдэг яг хөгжмийн урлагч рэп хэлдэг. Тэрнтэй холбоотойгоор би бас нэг рэп яаж байгаа юм. Тийм болохоор би бол болж байгаа юм л та. Эрдэм шинжлэхүүний өгүүлэл гэдэг чинь бас яг тэрнтэй холбоотой юм байгаа байхгүй. Тийм болохоор энэ 100 явангуудаа тэр одоо ажигласан, судалсан тэр өөрийн сонирхоод байгаа тэр сэдвүүдээр би бол үнэхээр яг тэр 100 малчдын амьдрал тэгээд тэр хүчний харилцаа гэдэг зүйлийг бол үнэхээр яг амар надад амар сонирхолтой байсан. Тэрийг судлах шаардлагатай санагдсан цаашдаа ч юм. Баяутгийн нэг ах уу гам бол даргалаа. Тийш. Өөрөө Цэрэн гэдэг юм уу? Тэгээд тэр хүний гэр бүлийн амьдралын тэр өөрөө нэг тийм Peaky Blinders-ийн Tommy шиг юм байна. Зүгээр амар funny зөө. Хүн их сургуульд сураад нэг найзтай болсон чинь нөгөө найз нь найрч аваад өөрөө туслах малчин болгоод тэгээд ингээд цалин мэлөө өгөөд мал зал өгөнгүүтээ нөгөө залуу нь одоо 1000 малчин. Тэгээд өөрийнх нь ах дүүнэр нэмээ тийм хүмүүс нь бүгд бас нэг тийм 1000-тууд тэгэнгүүтээ хоршоо гэж юм байдیں۔ Зөв. Тэр хоршоор нэг компани шиг. Тэгээд тэрний хоршоон даргана гэж нэг хүн байгаад тэгсэн яг гол толгойн тэр цэрэн дүүн байгаад ддэг. Тэгээ хамаг нөгөө цаашдын малаачхан төлөвлөгөө мөлөхгүй юм тийм юм аа. Ер нь яг нэг тийм корпорац шиг явдаг тийм болчихлоо одоо байхгүй. Тэрмэр амар сонирхолтой л байгаа надад. Тэгээд тэрүүгээрээ би одоо энэ үйл одоо энэ хавар эрдэм шинжилгээний бодлого 2 сард 1 сард ч юм уу тэрэндээ амжилттай оролцох. Би бол тэгж байр маяг эзлэн гэсэн нэг тийм зорилго байхгүй. Зөв өөрийн гэсэн хэлсэн өгүүлэлтэй болоод өөрийн гэсэн нэг тийм хийсэн юмтай л болмоо. Болох тийм зорилготой байгаа. Эхний ээлжинд бол. Тэгээд түүнээс цааш одоо ингээд юм хичээл төрч тэр бусад зүйлтэй биш тэр илүү хариуцлагатай одоо ингэж хандъя да гэсэн нэг тийм юутай байгаа даа. Окей. Тэгээ энэ жилээ дүгнээд бас дараагийнхаа жилд ямар байхаа төсөөлөд тэрийг бас ойлгоцсон байх гэдэг бол амар том амжилт байхгүй. За Монголын хувьд. За миний хувьд гэх юм бол би ингээд амьдрал гэдэг зүйлийг байгаа штэ. Жохон зүйлдэг байхгүй одоо жишээлбэл далайтай зүйлдэг юм. Амьдрал болохоор далай бидэд дунд завинд байгаа сэлгэрсэн байгаа байхгүй. Тэрээр ингээд далай болохоор амар тийм шуургатай зарим үедээ номхон тийм үү шуурганд дунд ингээд цогдоод унж олно. Унахад тэндээсээ босох уу яаж заваа гэрүүл авах уу шин зай болох уу шин
зам бүтээх үг гэдэг ч юм уу те. Ингээд юм бодож юм болж байгаа нь хөгжүүлж болохоор тэгээд далаад одоо ингээд далаа ингээд төлөг байгаа шүү дээ төлөг гэдэг. Цунами шиг ингээд дээшээ гарч марддаг шүү дээ. Тэрэн дээр тийшээ гараад зав ингээд дээшээ гарах юм бол нэг бол хөмөр нэг бол илүү хүчтэй хол савдана те. Савдахдаа одоо илүү хол газар дуулна гэсэн үг байхгүй. Тэрнтэй тэрийг болохоор нэг би turning point гоо ингээд амьдралын эргэлтийн цаг гэж үгээд таадаг. Ингээд тэр ингээд хүчтэй ингээд шуурга ингээд тохиолдоо тэр зам дээр байгаа би тэрийг өслийг ашиглаад одоо илүү хол одоо явах уу эсвэл ингээд тэнтэй ингээд одоо сүрөө дунд хогдчих юм те. Basically ингээд боддог. Яг тэр гэж бодоод үзэнгүүд ингээд миний одоогийн нөхцөл байдал болохоор гэхэд замнууд ингээд цогцсноос болоод зам ингээд энэ тэндээ ингээд жоохон цоорцсон. Тэгээд зам хэсгээр ингээд унтсан жоохон садлуу маягийн болчиход байгаа. Тийм учраас одоо цаашдаа тэр одоо болцсон тиймэрхүү болсныгаа засаад тэр чигт нь одоо энэ бид далайг одоо тэр далайд өөрөг ингээд сэлүүлж эхлэх хэрэгтэй маань тэгээд ойлгосон жил гэх юм тийм. Дараа жилээс илүү сайн Яг ингээд анзаарч эхэлж байгаа байхгүй. Одоо өөрөөгөө тэгэл 100 ингээд би дааж эхэлж байгаа гэдэг анхны мэдрэмж авсан тийм. Тэгээд тэрнээс хойш ажилласан ихэд бас хангалтгүй би өөрийгөө харцсан тийм учраас ингээд хангалтгүй байгаа учраас хангалттай болох хэрэгтэй мэт ингээд зорилгоны хараад хэлчихэж байгаа. Тэгээ одоо өнгөрсөн жил ингээд хацуудаад ингээд хараад ирсэн бол ингээд төршлөлтөнд дундаас ингээд гарч байгаа одоо далаа зохицож байгаад одоо далаан цохилтыг одоо би өдөрчлээ. Одоо би энэ цохилтыг одоо салхи болгож ашигланаа гэдэг ч юм уу тийм хөө байдлаар ишлэе гэж бодлоо. Ер нь нэг их хичээлтэй болж байгаа нэлээ карьерийн хувьд гэх юм уу те жоохон өөрчлөлтөг үе гэж бодоод байна. Угаасаа би дипломо бичиж эхлэж байгаа. Тэгээд ер нь бол түрүү хэлсэнчлэг нэг тийм яг өөрийн гэсэн яг чанартай нэг юм одоо ажил юм судалгааны ажил нэг юм битмээр байгаа те. Academic comeback хийнэ. Academic comeback энэ нэг талаараа. Тиймэрхүү ингээд боцсон юмнууд том зорилгонууд байгаад байгаа учраас амар 2025 он бол миний хувьд амар өөрчлөлттэй том үр дүнгууд одоо жинхэнэ гарч эхлэх үе гэж би хараад байна. гарах хэвчтэй ч хичээл юм байна. Тийм. Ер нь одоо жил ягаад тийм одоо энэ өгүүлэлтээр ахаад миний нэг найдаад байгаа юм байгаа байхгүй. Найдах чинь ер нь зорж байгаа юм юу гэдэг юм бол одоо би энэ син ха цагийг одоо ингээд тулгчиж байгаа шүү дээ. Тэгээ санаа зовоод хүүхдүүд доншилт өгөхгүй найзуудтай ингээд техникийн доншилт аваад давгүй байна гоё байна өстой гоё нэг тэгээд байгаа зөө. За яг бисээ бол тэр чинь ингээд нэгсэл болчихж байгаа шүү дээ. Өгүүлэл гэдэг бол Шал өөр тусааны ажил байхгүй юу тэр чинь маш шийдлүү ухаанчтай юм. тэгэнгүүт тэрийг бичихийн тулд би судалгаагаа сайн хийх хэрэгтэй юм. Би тэрийг халтуурдаж болохгүй. Тэхийн тулд би заавал өөрөө нэг одоо энэ урсгалаараа байгаа нэг ер нь амьдралын хэм маягаа өөрчлөх хэрэгтэй болж байгаа. Би илүү нөгөө зугаа цэнгэлээ багасгаад илүү яг нөгөө нойрныхоо хэмнэлийг олоод тэ шунуу илүү их тусдаг ч юм уу ингээд цагийн нөгөө менежменттэй болно. Тэгээ яг ковидын үеийн наад шиг би одоо тэрийгэ буцаад одоо шондод гэртээ очиж байгаа тэрийгэ яг олж авъя гэж бодоод байна. Тэгээ гэр гэдэг уусаа амарчгүй шүү дээ. Орчин гэдэг угаасаа амарч. Тэгээ тэрийгэ тэгээд цаашлаад энэ жилдээ одоо ирж байгаа жилдээ өөр нь авч явна гэсэн тийм л зорилготой байна. Тэгээд подкастаа одоо би бол цаашаа од болох ажлыг бас хийнэ. Бид үгүй чаднаа. Мөн шинэ. Энэ өвлжөнгөө та нэг сар яах вэ сонсоогүй байх юм. Эхний сар яах болно дөө. Гэтэ энэ нэг амар хэдүүлээ амар тийм гавьсан лаг од болохгүй гэсэн. Зөв хүмүүс ингээд сонсоод гоё найзрахав те гоё нэг байнгын нэг тийм нэг гэртээ очисон ч аав ээжээ амар заалгуулаад тэг гадуур явсан ч гэсэн тэгэл хүмүүс амар стресстэй тэг хичээл дээр очисон гэсэн багш нь амар заагаал ингээд хүн болгонд ингээд заалгуулж амьдрч бас новшин штэ. Тэнгүүд ингээд бид нарыг сонсоод те ийм үзэл бодолтой хүмүүс байд юм бэ. Хүмүүстэй ярилцах чинь ийм гоё юм байна гэдэг мэдрэмжийг аваас илвч үзсэн. Яг тэгдэг хань болдог тий. Над дээр амар бас анзаарах цахгүй. Одоо би ингээд хараад одоо хийдэг юм хичээлээ хийчихэд дараа нь юу хийх гэдэг юм бэ? Би тоглоом болдгоо тэр хийдэг юмуд байгаа байхгүй юу? Усан дээр тоглоомч үг, нөт дээрээс тоглоомч үг гэдэг. Тийм ингээд хийх юм болчихдог байхгүй. Тэнгүүд YouTube борсол бичлэг үздэг. Тэнгүүд тэр дундаас яг хэрэгтэй юм яг подкаст сонсох юм бол яг тэр хэрэгтэй цаг хугацаа. Яг зөв цаг бишээ. Яг ингээд цагийг өнгөрөөж чадах юм илүү үр бүтээлч үү те. Өөр юм хийгээд те. Хоолоо ингээ гэрээс ирсэнгээ гоё. Background music болоо те. слот болчиход байгаа хгүй нэг бодлын. Хүн зүгээр ингээ нөө ганцаараа байхтай ингээд яг жигнэсээ Монголын нөхцөл бүгд матран үүдэлтэй байгаа.
үнэхээр гутран л юм бодохгүй. Тэнгүүд ингээд ядаж тэрийгэ багч гэсэн сарниулаад ингээд бидний яриа сонсоод те гоё найзуудтайгаа юм ярьж сууж байгаа юм шиг. Би нэрээ бас тэгж бодд юм байх шүү гэж яг тэгж бод. Тэгээ атлист одоо бүр байгаа подкастт дуусгацсан хүмүүс идэв шүү дээ. Бүр ингээд бүгдийн сонсцсон шинэ дугаарыг хүлээж өгдөг хүмүүс ядаж нэг тийм хоолны өмнө панчан гэдэг шүү дээ. Тийм те. Хоолны хачиршин зүгээр ядаж нэг хань бол чадчихвэл Нэг snack. тэгээ снэк болж ахтал ноёсын зорилгоо. Тэгээ бас амар сая бол амар гоё болж байгаа хэрэг. Ингээд бидний ярьсан юм ингээд зүгээр ингээд сонсоод ингээд биш би өөр яадаг гэдэг гэж бас ингээд хажуун бас бодох нь амар. Гоё тэндээс гоё дүгэлтэйгээл те. Тэрнээс нь ингээд утгагүй юмнууд ярьж за тэр дундаас гэж тэр хүмүүс гоё зүйл мэдэрч сонсож чадчихвал амар тэр болох гэх гоё. Тэгэл одоо яг яриа гоё болж байна те. Гэтэ цааш дээр моо подкаст бол гоё гоё хүмүүс орж ирээ шүү. Нэг хүн бол бүр яатсан байгаа. Цагаад товлцсон байгаа. Окей. Cambridge магистрант, докторант, Max Planck-ийн бакалавртай, Мюнхен бакалавртай антропологч кино судлаач зовж аргал гэдэг ч байгаа. Энэ жил би 2 жил үзсэн байхгүй тийм. Амар лаг гоншинтай дээ. Ер нь бол амар лаг гэж байгаа байхгүй өөрөө хувийнхаа үс. Тэгээд юу яриулмаар байгаа тэр юмнуудаа бэлдээд ир. Тэгээд би бас ингээд ярих юмаа бэлдээд өчөө. Тэгмүүдээ яг наа подкастт оруулахаас нэг 7 юм уу 10 хоног өмнө надад сануулч. Тэгээд дараа хавраас би заагаа аюу завтар өдрийг холбож байгаа. Тэгээд тэр нэг 1000 сав бичих واخа. Мэн гэхэд ядаж 100. Багцаар 2 сарын хавцаа л гээд ойлгочоор. Тэгээд түүнээс гадна одоо тэгээд маа одоо энд сайн ном нэсэн хайчих. Эсвэл шим. Энэ номыг дараа танилцуулъя дөө. Дараагийнхтай. Одоо энэ зураасан биетүүд гэх шүлгийн ном гаргасан. Миний ном биш шүү. Энийг одоо ингээд харах юм бол хэвлэлийн жишээ бууцны дизайныг Баярбаатарын Мөнхбаатар буюу одоо энэ цуужа манай хаваарч хийсэн байгаа. Баярбаат. Sorry. За. Тэгээд одоо энэ саруулын залуу маавч. Миний номыг тэгээд Яа саруулаа sorry гэсэн байгаа. Үүнээс хавт нэрийн сонирхолтой хүмүүс Санхтай хүмүүс байгаа маш үнэхээр их байгаа. гоё гоё ертөнцтэй хүмүүс ч юу. тийм бүр амар олон хүн таньж мэддэг тийм хүмүүс бол яг үндэ яг нийтийн үзэл бодолтой л байдаг. Тэгээ яг үндэ манай тэмдэг одож алгалтай. Би юу штэ. Тэгээ ер нь бол Жохоо хадаг шин. Хүмүүс тэгж боддог гэсэн бүр зөөр нэг гудамжинд дөөждөг нэг тийм ах нар байдаг шүү дээ. Тийм ах нарын дотор хүртэл гоё юм байж л. Тийм хүү яриа мэрэ хийвэл гэж боддتي. Нөгөө нэг ахад гэстэй. Монголоор ярина, орсоор ярина, англиар ярьдаг. Англиар ярина, зүүн Азаараа Like that shit гэдэг. За, батарейгийн хувьд энэ жил зүгээр нэг аятайхан дүгнээ те. Тэгээд дараа жил нэг иймэрхүү юмд хүрэндээ гэсэн ганц нэг тиймэрхүү бодогдсон зүйл байвал энэ жилийг дүгнүүл чи ер нь зүгээр сайхан урсгалаараа л явжсэн гэж ойлгох уу? Яг гоо ер нь бол тийм. Гэтэ урсгалаараа явдгийг байсан баг те. яг урсгалаараа явдгийг яг би болохоор зүгээр өмөрхгүй. Гэтэ яг ингээд урсгалаарынхаа мод одоо ингээд би өөрийн үс бодлохоор яадаг вэ? Ингээд нэг боломжууд гарч ирдэг ерөөсөө. Одоо шийдээд ингээд би одоо ингээд тэр 7 хоногт ингээд хүмүүс ингээд 7 хоногоор ингээд төрлөө авчихсан шүү дээ. Би яг тэр өдөр тэрийг хийхгүй болохгүй гэдэг ч юм уу. Тэгэхээр би болохоор одоо schedule open үлдээждэг. Одоо хуваараа мэйл үлдээждэг. Тийм болохоор одоо ингээд ямар нэгэн боломж гарч ирэх магадaltaй байхгүй юу? Ямар нэгэн тохиолч бол. Одоо гинт нэг юм тохиолдол одоо цаа та ярьж байгаа шиг нэг юм тохиолдол гинт тэр наймаа азтай байж таардаг ч юм уу? Эсвэл гинт ингээд удаа уулзаагүй найзтайгаа хүнтэйгээ уулзсангуудаа тэр хүнтэйгээ ингэж гаргаж чаддаг ч юм уу? Тийм. Гэтэ амар яг гоё юм те. Open үлдээ чинь. Тэгэхгүй нөгөө хүмүүс чинь бүх хуваараа шахаад тэгэнгүүтээ тэр дундаас ингээд нөгөө яг чухал зүйлдээ цагаа гаргаж чадахгүй хүмүүс амар их байдаг. Тэгээ бүтсэнгүү гэл дараа нь стресстэй тий. Тэгэхээр тийм амьдралын юм аяг бол чамд яг тохирсон гоё юм аяг байна. Ингээд яг биштэй угаасаа яг мэдээж одоо яг товлсон юмыг бол угаасаа мэдээж товлсон байлаа нүгтэй. Товлсон цагт нь хийн. А гэхдээ би болохоор бүх юмыг товлохгүй. Зүгээр яг чухал гэсэн хэдэн зүйлээр товлоно. Яг товлох шаардлагатай гэсэн. Тэгээд энэ бол миний энэ 24 он бол энэ бол ерөөхдөө тэгж авсан. Би угаасаа яг мэдээж тэр товлохыг том тамирын шилдэг удаа гэдэг манай SRT-гийн төгөлрөөс аялж байж бол тийм үү. Манай Ренцэн гэдэг найзынх руу явсан аялж байж бол тийм үү. Яг гэхдээ бас айгүй хурдан товлогдсон төвл. Одоо яасан гинтийн төлөвлөгөөнүүд байсан. Тэр бол. Яг ийм юм болохоор ингээд одоо ингээд миний яг байгаа байдал болохоор арай нэг жоохон зөгцдөг. Болохоор энэ бол Хөрөнгө юм тий. Бэлэн байж байгаа. Хамилан шигтэй. Энэ хамилан шигтэй.
Бэждэг аа. Тийм байж байгаа. Тэгвэл чи энэ жилээ дүгнээд дараа жил нэг тэгвэл нэг иймэрхүү ийм зорилтууд нэг хүрсэн байд юм уу да гэсэн бодол байна уу? Яг одоо нэг том даалгавар бас байгаа дагаж. Би нууц гэж юу? Аа? Нууц гэж юу ярьж болохоор юм уу? Тэрний бол болно. Том даалгавар нь болохоор нэг эсэ бичих хэвээр. Би батрагшаа. Бүгд ийм зорилготой болгосон шүү. Ягаад тэгэхээр энэ хүн би батрагш төртөө үлдсэн. Яг би болохоор тэгээд зүгээр мөрөөр их муухай байсан. Зүгээр явж байгаа л өртөө өртсөн байхгүй юу? Тэгээд тэр миний ч буруу байгаа л да. Тэгээ багшийн ч буруу. Яг тийч хэсэхгүй шүү. Багш их буруутай юм байна шүү гэж аймаг. Багш сонсч ивэл гэж. Багшаа ер нь бол би энэ хүнийг бол нэг сайн мэдхгүй байгаа. Энийг эвгүй юм байна шүү багшаа. Наа буруу ойлгох гэдэг наа. Нэг жоохон буруу ойлгох гэж шүү. Та бас ямар нэгэн байдлаар сонсох юм бол багшаа энэ хүнийг би гэхдээ таныг мэдчихвэ. тий. Хүнийг ийм зорилготой авах юм ямар амар багш байж шүү. Амар үнэхээр маа нөгөө судлаанд авчихсан ба шүү. Тэгэхээр яг зарчимч юм уу? 25-нд тохиолдол миний хамгийн том төлөвлөгөө бол одоохондоо тэр байгаа. Гайхалтай. Тэгээ гайхалтай төлөвлөгөө. Яг хэлэн басаа цагийн богино боёо жоо сарын нэгээс өгстэй. Ерөнхий төлөвлөгөө байгаа юм. Ерөнхий яг за энэ жилд ингэх юм байна да гэсэн зорилго байна тийм. Одоо яг энэ жилдээ дүүлэг курс тарах юм байна. За 100 бол хэдэн төлөвлөгөөнүүд байгаа шүү дээ тэрийг бол. За өөрчлөлт гэсэн юм байна уу? Зам төлөв харилцаа. Амьдралын юм аяг ч үгүй. Би бол одоо амьдралын юм аяг бүр өөрчлөлтөн гэсэн зорилготой байдаг шүү дээ. Яг надад бол яг тийм амар сүртэй бол байхгүй. Ааха. Гэтэ яг зүгээр нэг аяанда зүгээр явцдаа нэг жоохон өөрчлөгдөд нэг хүмүүс явдсан шүү дээ. Тэн дээр л яг жоохон анхаарч өгөхгүй баг. Гэж бодлоо. Тухайн үед нь л тийм тухайн үед нь л. ааха. Одоо ингээд ямиг эртнээс юмс биш төрөлдөг юм биш шүү дээ. Яагаад би нөгөө сайн нөгөө нэг он гараад нэг зорилго байгаа нисээ бичнэ гэдэг чинь тэр нөгөө нэг 2 сараас 3 сараас өмнө хураалгах гэхээр ойрын сангад удаасан болохоор би Тэнгүүд манай батарейгийн хувьд он нь тэгээд 25 он 2 сар босчих. Тэгээд тэрсэн дааш 3 сараас 24 он. цааш ингээд юу вэ? 2 сарын нэгээс хоошоогоо open schedule. Энэ бүр Тэгээд тамлаа. чи гэрчлэг юм уу? Freedom яа. Дайгийн гэдэг нөө юу шүү дээ. Совч хийсэн шээ. Тэгэхгүй ирүүтэ чи яа гаргалаа даа нэг даа. тийм ингээ годомч гаргалах хийж чадахгүй болохоор их хичээдэг байгаа байхгүй шат шээ. гимнасис бас нэг тийм найрлагтай нэрэлтэй. Diogenes гэдэг. Тийм. Диоген мэд. Тийм. Бичлэг одоохондоо бодож байгаа нэг том байсан юм байна. Сайн саналаа. Байсан юм байна. Одоо байлгана. Одоо санаад авчи. Яг хийж мартахгүй. Юу гэвэл би бол Найзхан тол. Юу ч юм бэ? Наргасан за баяртай. Одоо хүмүүс ингээ өө. Тэгээ штэ чи яар. За яг том их одоо би бол дадлага хийчих гэж юм боддог. Тийм шүү. Би нэр дадлага хийх. Үлдэрийн дадлага Би бас их юм. яам дээр л хий гэж би бодож байгаа. Тэгээд чадах юм бол энэ зундаа л юм хийж гэж бодож байгаа. Тэгвэл танаас дадлага хийхгүй бол хугацаа зөөлсөд байгаа юм шүү тий. Яг тэр дөрөвдөө хийж болно л доо. Гэхдээ ер нь бол ирчиж юм бол арай амар. Дараа нь 4-4 ч саахад арай нэг тачаал багтай байна. Би бас дадлага хийх юм. Танаагчтай чинь уулзнаа. Connection юм байна. Энэ жилийн амар хөөрхөн дүгнээд ирчихвэ тий. Би бол тэ бас дадлага хийх юм. Энэ жил маа дадлага ус гоё л болсон. Маа найзууд ч явж байгаа юм. Найзын ч одоо энэ жил лээ дүгнээд дараа жилх юм бол би зүгээр энэ жил өөрийгөө амар цаг барьдгүй юм гэдгийг маш сайн ойлгоо. Би ихтэй цаг барьдаггүй ч гэсэн тэр одоо төлөвлөсөн юмдаа би очдөг. Би ихтэй өмнө нь бол бүр ингээд амар хоцордог гэсэн. Одоо өмнөх жил мэл ч юм уу тий. Хичээл янз бүрийн юм дээр. Тэг бүр хичээл дээр хүртэл би заавал ч хүү тэр одоо нэг муухай нэг тийм зуршил болсон юм уу? Заавал 5-аас 10 минут заавал хоцорч очдөг. Нэг тийм муухай юм байгаад байхгүй. Нэг тасцсан лекад дандчтай юм би байсан. ажил дээр хүртэл одоо би ингээ өглөө 6 цагт очих байгаад би яалч 6:10 л гэж ороод байгаа байхгүй. Яаж хичээж гарсан бэ? Би унтах цагаа 10 минутаар тэг ингээд багсхий гэж одоо 10 минут өмнөөс ирж байгаа байхгүй. Тэгшин 6:10 л гэж ороод байгаа юм. Наад би нэг юу лээ. Манай КЧБ-гээр их том энэний бол одоо үлгэр чиглэх юм аашаа. Энэ л болохоор ингээд за яд байхгүй ингээд цаачаа 12-д ч шалгалтай гэж байгаа байхгүй юу. Тэгээд цаачаа 12 20 болж яхад үгүй 12 болж яхад манийга 12 20-ээс ирэх гэж байгаа байхгүй юу.
Тэр чигэд чи шалгалт нь болохоор ингээд мос дээр өөрөө чийж байгаа. Үлгэрч чийж юмш. Тэгээхгүй. Тэгвэл та гэн Би ч бас тийм байсан. нэг юм лээ. 10-20-оос тэгээ би сэрэхгүй. Би яаж байхгүй юу? 10-30-аас сэрэж байгаа байхгүй юу? Энэ үнийг. Тэгсэн чинь дахиад 10 минут цагаар чиггүй да. Яа. Би 12:40-ыг болсон. Энэ бол өөртөө тийм маш итгэлтэй. Би сүүлийн 30 минутанд ороо шалгалтан дээр бүтэн оноогоо аваагүй л тэгтээ 3 асуулт байсан. Нэг нь 15 оноо 30 оноогоо авсан баярлаа. Тийм бас нэг юм хэм бол юу вэ? Өмнө 100 сая бензингийнх руу явах гэж байхад би оюутны байрны гадаа очиод нөхөрөгдөж байгаа байхгүй юу? Би залгаж байгаа. Андаа 10 минут тотолцгаа гэж байгаа байхгүй юу? Би 10 минут гадаа сууж байгаа. Тэгээд 10 минут залгаж байгаа. Ингээд дахиад андаа 10 минут тотолцгаа гэж байгаа байхгүй юу? Би дахиад 10 минут лэж байгаа байхгүй юу? Чи ингээд нэг ингээд амтын нөхцөн байгаа байхгүй ингээд хөлбий хэлэн штэ гэдэг амтын нөгөө наа чи хөлөөлөд байгаа байхгүй. Тэгэхээр чи шаагаад би явлаа гэж хайр гэдэг байхгүй. Тэгвэл нэр тэрний дараа нэг юм дахиад андаа 20 минут гэж. Тэгээ энэ нэгтэй нэр бодлоо чи миний бүр амар том. Одоо яг трама болоод байна. Асуудал واخгүй яа. Одоо ажил дээр л амар мэдлээ. Ажил гэсэн цагтай хугацаатай юм байх хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд хичээл дээр бол яг би тэгээд гуйж агаад орж мараад тийзээ. Тэнгүүд яг ажил дээр болгоод үнийг өдөр ялгаа хоцроод байгаа манай менежер ингээ сүултээ саруул маань ядаж хоцордог ч гэсэн ирдэг юм да гэж. Бусд нь бол ингээ хоцорсон бол тэр чигтээ тасалж байгаа. Тэнгүүд саруул маань ядаж хоцорсон ч ирэх юм да ингээл ирэнгүүд чи ингээл омог шотлоо. Тэр муу зан сураад байгаа байхгүй. Тэнгүүд би ирэх хичээлдээ бол зүгээр минь том мөрчлөнөө тэр л байна гэж бодсон. Би яагаад хоцроод байгааг би гол ойлгохгүй. 10 минутын хүмүүс ирсэн ч 20 минутын хүмүүс ирсэн ч хоцроод байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө ингээд явсаар байгаад мохоо төвшөл болчихсон юм. Тэгээд энийгээ засъя л гэж бодож байна. Би унтаад байдгаа бол гайхсан 10 жил мэлдэг юм байна. Карантин би тэгээд дуусаад л үл юм бэл. Шүн ороод байгаа. Мөнгөлийн түрүү ярьжсэн нойрны асуудал. Би одоо 1 2 моёр гэж унтах юм бол амар их дунцсан тооцоод байгаа. Тэгээд дандаа тэрнээс ороод. Тийм болохоор би одоо ер нь ороо гардгаа билнэ. Гэхдээ болохгүй л дээ. Багсана. Амжилт. Тэгээд хичээлд том төлөвлөсөн юмныг алга. Тэгээд яг хуу нэг том төлөвлөсөн юм байгаа тэрийг ирэх хичээлдээ л яриа. Шатагаар нэг яриад байгаа нэг сонирхолж алга. Тэгээд яг хуу нэг маш том зүйл болгож байгаа миний амьдрал. Тэгээд тэрийг яг хуу тэр үед нь та нар мэдэх баха. Одохгүй мэдэх хаа. Одохгүй мэдэх баха. Хөрмөө хэлэх гэж байна. Гүүгүү. Би бас яг тийж бодлоо шүү дээ. Тийм. Миний амьдралын амар том юм болно гэдэг. Амьдрал нэг өөрчлөлт гарч ирэх гээд байгаа юм. Тэгээд тэрийг одоо тэр үедээ бас мэдэх баха та бүхэн. Сургуулаа хийж. За нэстэ хоёр сургууль хичээлүүд амьдрал болчихно гэдэг болохоор. Яг өөр гэх юм бол дахиад ирчэлтэй хүн шиг юм байна да. Хүнд лай болохгүй. Тэгээ өөртөө лай удахгүй. Нэг хүнд тусалцдаг. Хүнээс нэг юм гоохгүй. Бас хүнээс буйлгаад авахгүй. Тэгээ айгуу зүүн. Хүн шиг л хүн байл гэж бодож байна. Энээс биш хүн үнэхээр яг ямар зан гаргасан да хүнд ямар зан гаргасан да тэр хүнд байх гэж тэгж ханддаа гэж тэр юмд амар илүү харагдав. Хүний сэтгэлийг хомдоо гэж чинь сэтгэл зүрхэнд юм хийнэ гэж амар том нүгэл. Яа андаа. Ямар цагаалтай хүмүүс вэ? Яагаад тэгж сүүл үед яг хүнлэг чанарыг хүмүүс ингэ алдагдаад байгаа амар анзаарч байгаа. Хүмүүс гэдэг үнээр байхгүй болж байна. Зүгээр гадуур ивжсэн тэгээд хүн уура гарах гэж зүгээр манайд орж ирсэн намайг ингээл элдвэр хараагаад талаад хүн үнээр юм ойлгох юм. Энэ хүн шиг л хүн болчихгүй юмсан. Энэ хүн шиг ийм эргүү авгаа болчихгүй юмсан гэж дотроо бодвол. Тэгэл нэг зөв хүн шиг хүн байж гэж. Тэрнээс тийш тэгээ үнээр тэгээ цаг хугацаа явж байгаа бүх юм болтгоор болно. Тэгэл хичээл ном бол унал тэжүүл тэнцэн үнээр би өөрөө тий цаг үедээ ойлгоод ухаарад явбал явж чадахгүй бол өөртөө хохно. Тэгэл хизээч ямар цаг үжиж шудраг үнэн хүн шиг хүн хизээч нэг чанараа алдахгүй тий. Би одоо ийм байгаа бол дараачсан яг ийм л хүн байна гэж бодсон. Яг тэгвэл би өөрийгөө ахлах сургуулаа төгсөөд би өөрчлөгдөн гэж бодсон. Тэгээ би өөрчлөгдөөгүй 3 жил явж байна. За зү. Гонтой шүү. Тэгээд сайхан дүгнээд ярьчлаа. Ийм байна. Тэгэхээр өнөөдрийн манай шинжлэхийн спешиал дугаар бол нэгт гэж манайс марцсангүй. За. Дүгнэлт хийсэн гоё. Тэгээд энэ жилээ дүгнж ярьлаа, цаашдын жилээ төлөвлөж ярьлаа. Тэгээд нэг хэсэгчлээ те. За тэгээд энэ хэсэгт боллоо. Хэсэгээ дүгнээд ярив. Тэгээд юу гэдэг юм бол бид бүгд энэ жилдээ бол сайн ч бай, муу ч бай ер нь хэцүүлгийг сурч авсан байна, хэцүүлгийг ойлгосон байна. Тэгээд өөрсдийн жилээ дүгнээд цаашдынхаа төлөвлөгөөг өөрсдийнхөө хэмжээнд тодорхой хэмжээнд гаргасан байна тий. Тэгээд
Тэгвэл next time зүгээр яачихгүй. Надад чиний юу өгүүлж амар сонирхолтой санагдаж байна. Тэгвэл тэрийгээ дараагийн дугаар дээр болсон цаг үед юм ч юм уу те тэрийнхээ талаар яриад чиний бас дипломын сэдвчээ их сонирхолтой санагдаж байна. За метрегийн ямар хуу эсэ бичих бол гэдэг бас их сонирхолтой санагдаж байна. Метрийнхаа дараа бид бүхэнтэй эсэнийхээ гол сэдвийн талаар ярьдаг ч юм уу. Тиймэрхүү юмнуудыг бас хэдүүлээ дунд авчидад тавьсан дээр те. Ярьсан л юм чинь хийх ёстой юм чинь. За 2025 оны дугаар бол тэгээд 2025 оны 2 дугаар сараас хойш цацагдана. Тэгээд тэр үед битэд одоо энд ярьж байгаа тэр 2 сарын 1 хүртэл төлөвлөсөн хүмүүс бол төлөвлөсөн юм хийж явж байгаа. Эсвэл явах явцаа дуусна. Тэр зүйлсээ ярих бах. За тэгээд бидний ор тесрэх хүснээ найрах ухаан гэдэг ном байна. Энэ талаар би өвөл уншиж та намар зөвлөгөө өгнө. Намар шаач. Намар хавар. За тэгэхээр ер нь бол бид хүлээж авах нь дээ. тэгээд одоо манай подкаст ч ер нь дуусахад хангалттай битэд бол юм ярьчлаа гэж бодож байна. Тэгээд бидний байрлаж байгаа газарт одоо ер нь хаах төгсөж байна. Битэд өнөөдөр ер нь жоохон ихэн тулж энэ дээр хүртэл би юм ойлголоо. Подкаст яг ажил болгоё гэж бодож байгаа би одоо ингээд цаашдаа CEO. CEO энэ газар болон микрофон энэ төр ер нь зохицуулаа явж байгаа хэрэгтэй мэн. Өөрсдөө ер нь шинэ микрофонтой болох хэрэгтэй мэн гэдэг бодолтой боллоо би. Ирэн гарнаа. Тийм те. Мондөг шүү. Тэгэхээр саруулаас гоё санаа гарч ирж байна. Тин чи 3 хүн тасарсан мэн тэр 3 пивийн шай гинэ. Тэгээд дэмжиж байгаа болохоор подкаст ингээд дуусгая. За баярлалаа. Шинэ жилийн байж та шинэ жилийн минь шинэ жилийн минь хүргэе. Happy New Year. Happy. Энэ аа май цогсон. За